нэг тийм уул нэг бид нар хинээс сонсч амжаагүй. Гэтэ нөгөө нэг Negative Mongolian фан юм шиг байгаа тий амар задгаа явчихдаг тий. Намка нэг хэдэн орч. Тэгээ намкагийн орсныг нь л илүү их сонссон. Тиймэрхүү бас явах зүгээр юм шиг байгаа. Тэгэхгүй бол нэг юм unscripted нэг юм амар юм clean яваад байдаг. Жохон зэрлэг байвал зүгээр санагдаад шүү дээ. Харин тий. Зэрлэг яг тэр би өөрөө нэг сонсдоггүй юм гэсэн чинь манай эднээс тэр сонсч амар гоо стресстэй хэлдэг шүү дээ. Хамт гараагаас өгч. Цаано энэ бол гоё подкастын 3 дахь дугаард тавтай морил өнөөдөр манай зочингоор хот төлөвлөгч Алдар сайхан Алдраа маань хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн. Баярлалаа. Өөрийгөө товчхон манай сонсогчдод танилцуулаач. За баярлалаа намайг урьж оролцуулж агаад. Намайг Алдар сайхан гэдэг мэргэжлийн ажлын чиглэл бол хот төлөвлөгч архитектор гэж явдаг. Тэгээд одоогоор бол яг Өмнөгов аймгийн Хамбогд сумыг иргэдэд гэр бүл таатай орчин нөхцөлийг бий болгохоор хот төлөвлөгч чиглэл рүү илүү ажиллаад явж байна. Тэгээд өмнө нь бас подкаст хийжсэн Эсхий хот гэдэг яг хот төлөвлөлтийн тухай. Тийм болохоор бас яг хуучин хийдэг байсан зүйлд ороход сонирхолтой байна. Баярлалаа. Баярлалаа. Бид нар миний бас сонсох дуртай одоо Монгол подкастуудын нэг үл ялцчих Эсхий хот те Фэлцэтэй байсан. Инхчин Алдраа хоёр маань илэрхийдээ хот төлөвлөлт талаас нь нэлээд мэрэгжлийн юм зүйлсийг энгийн одоо хүмүүсүүдэд айгүй ойлгомжтой болгож ингээд тайлбарладаг байсан надад айгүй таалагддаг байсан. Тэгэхээр тухайн үед бол Алдраа маань бол одоо хүүхдгүү арай хараахан хүүхдгүү боллоо гэсэн шүү дээ те. Тэгээд тэр үед одоо Улаанбаатар хотыг ч юм уу хот төлөвлөлтийг ингээд нэг талаас нь ярьж байгаад одоо өөрөө ээж болоод Улаанбаатар хотод ингээд те залуу гэр бүл болоод хүүхэд өсгөж байгаагийн хувьд тэр ямар нэг үзэл бодлоо өөрчлөгдсөн үү гэдэг ч юм уу те. Яг бодит амьдрал дээр одоо нэг үзэл харахад ямар л өндөрлөгөөс юм уу намхал гэсэн үү те. Тэгээ юу ч хийж болох те. Окей. Тэр сая сонирхолтой асуулт байна. Би яг Улаанбаатар хотыг хот төлөвлөгч талаасаач тэр амьдарч орчин суугч талаасаа ч гэсэн айгүй шүүмжлэлтэй ханддаг. Гэтэ яг би бас онцлог давуу тал боломжуудыг бас харж чаддаг гэж боддог. Магадгүй дутуу гэж магадгүй. Би чинь Эрдэнэт хотод өсөөд 2000 онд хотод орж ирсэн. Тэгээ хотод орж ирэхэд бол яг тухайд бол их том замбраагүй тий. Тэгээ 2000 оны хот одоо баг харьцуулшгүй шал өөр бас байсан тий. Тэгээд Америкт сурж ирж байгаад ирэх болгонд аягүй хөөршөгддөг. Тэгээ яг 2017 онд Монгол бүтэн үрж ирээд амьдрахад бас яг өөр гих мэтчлээ ингээд нөгөө тухай бүрийн одоо туршлага одоо experience болгон дээрээс өөр мэдрэмжүүдийг авч ирсэн. Тэгээд сая бол яг буцаж ирээд нөгөө Эсхий хотыг хийж явахд бол яг л за яг ийм одоо тээвэр нь ингэж харагдчихээн. Орчин нөхцөлний юм байна, бохирдлын юм байна. Юу гэдэг те олон нийтийн талбай нөхцөлний юм байна гэдэг ингээ харж агаад тэгээ 20 онд манай хөрөлтөөр хүүхдтэй болоод тэгээд яг одоо 2 жил болж байна. Тэгээ харахад бол яг ер нь бол үзэл бодол бүрэлдэхүүн батгаад явж байгаа юмнууд байна. Гэтэ яг жишг болоод хэлэх юмнууд бол ер нь бол би нөө юг тэр тим хүн гэж бодож байгаагүй. Тэрэг төрөх нөхцөл байдлыг. Яг л би гадаадад хүүхдийн тэрэг төрж үзсэн байхгүй юу. Тэгээд гадаадад хүүхдийн тэрэг төрж үзээ. Тэгээд гадаадын кинон дэр ч юм дээр ингээд тэргийг аюу хэрэгтэй ингээд ашиглаад байдаг. Тэгээд тэр орчин нөхцөл байдаг болохоор ерөөсөө тэрийг их боддгоо. Монголд яг ирэнгүүт тэргээр ашиглах боломж бол үнэндээ баш бага юм байлээ. Тэгээд бүр яг тав алхаал те баг байшин дотроосоо ахуулаад мөн асуудал болдог. Тэгээд тэрийг мэдрээд эхлэнгүүт за тэрэг түрээд яг тэр хүүхдийн бага насны хэсэг хугацаанд ингээд дуусчихна. Тэрэгцэртэй хүн бол яг вэ гэдэг дараагийн асуудал бодогдож гисэн. Тэгэхээр тэр тэрэгцэртэй хүмүүсийн асуудал бол насаараа тэр тэрэгцэртэй ч юм уу те эсвэл нэлээд урт хугацаагаар байх учраас тэр асуудлыг бол тэгээд том биетэй хүнд жинтэй насан турш хүн өөрийгөө те эсвэл заавал нэг хүнээр ингэж төрүүлж явна гэдэг бол бүр амар хүндрэлтэй бүр ингээд нөгөө яаж шухан болгох юм бол доо гэдэг айгуу тийм харамсал төрсөн л дөө. Тэгэхээр тэр бол айгуу анзаарч эхэлсэн том юм байгаа. Нөгөө нэг зүйл бол яг надад шууд тохиолддог одоогоор. Би манай их сургуульд явдггүй. Дээрээс нь би хотын төвд амьдардаг болохоор илүү халахад ич явцдаг. Гэхдээ хүмүүсийн жишээг харахаар хүүхдээ сургууль цэцрэг төрүүлж өгч ийн гэдэг машинд их авч явд юм билэ. Тэгээд машинд хүүхдийг удаан авч явахд за maybe нэг магадгүй нэг цаг хүртэл авч явахд ингээд 50 байна. Ер нь ямар ч шүү дээ. Хөгжиж байгаа ингээд орчин нөхцөл шаарж байгаа газар нэг цагаас илүү удаан авч явахд бол тэр хүүхд төвчээргүй болох те хөгжих цаг нь төгжээнд өнгөрөх төгжээнд дотор ч машины утаа бохирдол гэж бодглохоор айгүй олон талын сул талуутай. Тэгэхээр тэр олон цагаар төгжиж байгаа хүмүүсийг ялангуяа өвлийн үед
хитэн цагаар ингээд амар төгжирсэн шүү дээ. Үйл хөнгөл чинь. За бүр машин дотроо тэгж байгааг бүр яагийн автобусаар явж байгаа тэр хүмүүсийг ингээд бодхолоо надад бас айгүй харамслаа санагдсан. Тэр яг ид хөгжөөд гоё орчин нөхцөл байх тэр боломжийг нь өдөрт те нэг 2 цаг төгчлэх 4 цаг те тэрий чинь баг унтах цагнаас нь амрах цагаас нь хөгжих цагаас нь хумсаад байгаа байхгүй юу. Тэгээд цаашлаад ирэх юм бол автобус дээр ч гэсэндээ ингээд бичгээд л бол сургуулаа тараад автобусаар явж байгаа хүмүүс ч гэсэндээ амар хөцөө нөхцөлөөр явж байгаа. Тэгэхээр тэр тээвэр зорчилт төгжрийн асуудал дээр бас илүү арай анзаарч ирсэн юм уу да. Тэр хоёр дээр айгу анзаарчихсан. Тэгээд одоо цаашлаад тэгээд нөгөө том болоод ирэнгүүт нөгөө боловсрал эрүүл мэндийн асуудлууд их гарч байгаа. Тэгээ одоогоор бол эрүүл мэнд дээр л одоохондоо гайгуулсан морхор шиг тий. Сая нөгөө нэг гадаад тэрэг кинон дээр нөгөө тэрмэрэг төрөл ингээл яадаг гэдгсэн чинь нөгөө тэрэг төрөл гүйдэн шүү дээ. Шогийн ингээл нөгөө амар гоё Central Park тэр тэгээд next level luxury. Тий. Улаанбаатарт яг удаа хидэж болохоор гойс. Тэрэг гарах байтгаа тий. Тийм нөгөө уул муулан дээр ингээ гүгээд явдаг тийм том дугуйтай тийм донцлогоо яадаг тэрэг Монгол хэрэгтэй тийм бол. Monster Truck-ны амар бүдүүн амар хийхтэй. Харин тий. Тэгээ автобусын дээр бас нөгөө саяны үйл ихэд бүр амар ингээд автобусны дутагдалд ороод баг амар олон автобус өнгөрөөдсөн ч гэсэн хүмүүс ингээд автобусаа хүлээгээл амар хэдэн цаг хүлээгээл бүр хүүтэнд бүр осгох шахсан шүү дээ. Тэгээ их хүүтэн өвлөөс ижлэхүү тий. Тэгэхээр харин Улаанбаатар хот маань ингээд харахад айгу одоо ялангуяа ингээд 100 болоод ногоороод тий ингээд харахад айгу сайхан юм шиг залуучууд ихтэй тий. Гэхдээ ингээд залуу хүн байхад одоо залуу мэрэгчлэн ч юм уу тийм гэр бүлгүй ч юм уу тийм залуу хүн байхад Улаанбаатар маш гоё юм шиг яг мэдээж асуудлууд байгаа ч гэсэн гэхдээ одоо ингээд жоохон хөөхтэй болдог ч юм уу эсвэл одоо хөгжлийн бэрхшээлтэй тэрэгэн зэртэй эсвэл хөгшин хүн ч юм уу болоод одоо нөгөө нэг тийм болоод эхлэнгууд яг болохгүй байгаа юмнууд нь айгуу сайн анзаарэгддэг юм шиг надад санагдсан тий. Ял сая ингээд хэлж байгаа ингээд эхлэл тэргээ төрөл гараад хүүхдэд дагуулад хүнсээ авчиг гэдэг чинь бол ээж хүнд бол амар том асуудал байгаа байхгүй тий. Нэгд ингээд ойрхон хүнсний дэлгүүр гайгүй байна уу. Тийшээ хүүхдэд тэргээ төрөөд явах боломжнд байна уу гэдгээс ахуулаад амар их бүх юм талаасаа орчин ингээд тэр хүнийг ингээд хязгаарлаад гэртэл байх болгочихж байгаа юм шиг санагдаад байдаг тий. Тэгээ эсвэл ингээд гараад яг тоглохлыг хүүхдэд тоглуулъя гингот олон нийтийн талбай хүүхдийн тоглоомын талбайны хүртээмжтэй маш том асуудал болоод байгаа юм шиг. Шишээгээ төгчөрч очдөг. Тийм зорж очдөг тий. Нөгөө цэцэрлэг төрөлөнд юу? Цэцэрлэг төрөлн рүү явдаг. Нөгөө яг дулаарчхаар л урагшаа нэг юм нүүдэл явдсан шүү дээ. Цэцэрлэг төрөлн нөгөө хуучин чинь цэцэрлэг төрөлн байдаг байна. Зайсан толгой хавар нөгөө төгжөрчдөг. Тэгээ тэрийгээ дагаад нөгөө баахан шавлагны газрууд ягаад тэргээр явах тоол нэг хаягнсан шарсан баг нэртэй. Хишүү. Тэгээ одоо ингээд Улаанбаатар бол ингээд сайн хэлж чинь ийм олон ингээд асуудлууд байгаа даа. Тэгээд чи болохоор одоо ингээд ажлынхаа хүрээнд болохоор хам богдод бас ингээд тэр хотыг те ингээд бас нэлээд ихнээс нь ингээд төлөвлөх тэргээ төлөвлөгөөнийхэн дагуу бас ингээд хөгжүүлэх бас боломжтой тийм ажил дээр одоо ажил хийж штт те. Тэгэхээр магадгүй Улаанбаатарын одоо болохгүй байгаа асуудлуудаас ойлгосон сурсан зүйлсүүдээ хам богдох дээр одоо тусгаж байгаа ч юм уу зүйлсүүд байгаа юу? Яг бүтлэр нь тодтогоод хэлэхэд бол яг манайх нөгөө яг төрийн чиглэл үүргийн бүгдээрийг нь хариуцж ирэх одоо нөлөөлөл байхгүй. Одоо манайх бол яг аль биесээр оюутлогын санхүүжилтээр байгуулагдсан төрийн бас байгууллагыг хамбогд сум одоогоор яг статус нь хотолох гэж байгаа. Тэгээд одоогоор сум тэгээд хамбогд сумыг иргэдэд ээлтэй таатаад дотоо орчин нөхцөл бий болохоор зорж ажиллаж байгаа. Тэгээд яг эрхэ төлөвлөгөө нь бол гарцсан. Харьцангуй төвтэй байгуулалтын эрхэ төлөвлөгөө дагж байгаа. Тэгэхээр тэр эрхэ төлөвлөгөөгөө дагах юм бол бас хоорондын уялдаа холбоо сайжирна. Тэгээ эрхэ төлөвлөгөөнөөр тусгасан олон нийтийн бүтээн байгуулалттай ногоон байгууламж орчин нөхцлүүд нь яг хийгдгээр хийчих юм бол бас яг нөгөө хүнийх нь тоо хэмжээ харьцаа хоёр нь бас яг тэгээд хэрэглэгдэхүүнүүд нь гайгүй явчих боломжтой. Тэгээ одоо дөнгөж эхэлж байгаа болохоор бас яг хэлж мэдэхгүй байна. Зөвхөн надаас шалтгааллах манай багаас шалтгааллах юмнууд бас харьцангуй бага. Нөгөө төрийн өөрийнх нь хийж чадах одоо зохион байгуулалтнуудаас аягүй хэм шалтгаална. Тэгэхээр тэр бас хамтдаа сайн бол ер нь бол боломжтой гэж харж байгаа. Тэгээд Улаанбаатар бол би бас нэг учиргүй одоо ингээд бүр шийдэл байхгүй дууссан хаягдахаар газар гэж бас боддгоо л дээ. Нэгэн тал ийм олон хүн цуглараад бөгнөрцөн ийм их эдийн засаг боломжууд төвлөрсөн газар бол бид нар жижиг сайжруулалт хийгдээд яг иргэн бүр нөөцөө өөрөөр ойлголцоод явах юм бол бас боломжууд байгаа гэж хараад байдгийн. Тэгээд бид нар бас ингээ хамгийн гоё хувилбараар те Лондон ч гэдэм үү эсвэл Европын Америкийн хамгийн сайхан газраар төсөөлөд байдаг болохоос биш хот болгон л өөрийн гэсэн нэг юм
trial and error гэж ярьдэн штэ. Оролдоод туршиж үзээд алдаад оноо тэндээсээ суралцаа сайжруулаад явдаг. Тэгээд байнгын ингээд явц байдаг. Ер нь прогресс гэсэн үг. Ер нь бол сайжруулах явцын тухайн үеийн нөхцөл байдал гэсэн. Тэгэхээр тэгж хараад Улаанбаатарыг бас сайжруулах боломжтой гэж хардаг л та. Тэгээд яг харах юм бол Жакарта, Макарта ч юм уу те Зүүн Өмнөд Азийн зарим амар хотууд бол бас аим шигтэй штэ. Хэдэн 10 сая хүнтэй те. Ерөөсөө л дугуй байтугай явууны замч байхгүй те. Төгжөө мөгчөнд бас амар те. Тийм болоогүй 1.5 сая хүнтэй тодорхой дэд үтс юмнууд байдаг газрыг болвол зөв юм ивэл болж боломжтой гэж хардیں۔ Тэгээд манайд нэг экспат наад энэ ч ажиллаж байгаа Жакартад нэг авч ирчихсэн байхгүй юу? Улаанбаатарын төгжийг санаж байна. Перспектив. Тэгээд тэр чинь аягаа бас харах үнцэг байгаа байхгүй тэгээд би бол ингээ заримдаа бухимдахаар ингээ нэг сая алдраг хэлж байгаа шиг ингээ цэцэгтэй очсон юм шигтэй шаад энэ ч одоо сүрцөө одоо яах юм бэ нотч гэж бодоод гэхдээ нөгөө талаас нь одоо алдрагийн харж байгаа үнцэг бол ингээ хөгжөөд явж байгаа тэр явцтай байгаа хот гэж бол ирэхэд арай өөр дөр харах юм бол гэж харж шүү дээ. Сая тэгээд нэг жоохон шийдлүүд байж болно гэдгсэн шүү дээ. Тэгэхээр яг одоо ингээд манай нөгөө подкаст маань илүү ингээд ээжүүдэд эмэгтэйчүүд гэр бүлтэй хүмүүсүүдэд ингээд чиглэсэн байгаа учраас тэр үнцгээс нь бодох юм бол одоо ямар шуган шийдлүүд одоо жишээ нь байна вэ гэж. За тэгэл нөгөө юм нэгээр дуусгах хичээр тэгээд бид нар ч хотод амьдрахад амьсгалах агаараас ахуулаад бүх юм тэр орчноос нөлөөлж байгаа болохоор хийх юмнууд зөндөл байгаа л да. Зөөр яхаа бид нар өөрсдийнхөө зүгээс хийж чадах юм гэвэл тэгэл бодлого гаргагчтай хэрэгжүүлэгч байгууллагууд нөлөөлөхөөс гадна өөрсдөө оролцох өөрсдөө шийдлийнхаа нэг хэсэг болох шаардлага тавих гэх мэт ч орлон аргууд байгаа. Зүгээр яг энгийнээр ярих юм бол одоо зүгээр нөгөө анхаарч байгаа бүлгүүдийн аюуг айгүй сайн шаардах явах хэрэгтэй. Одоо жишээлбэл яг ингээл улсынхаа хэмжээнд харах юм бол хүн амынхан 3.1-ээс бараг илүү хүүхд байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө нэг нүүрэн дээрээ нэг л хүүхд олон болтгой сайхан хүүхдийн орон морон гэж ярьж байгаа мэт бид нар яг үнэхээр тийм байж чадчихна уу гэдгээ бас бодох хэрэгтэй байхгүй юу. Тэгээд яг хүүхдийнхаа өнцгөөс эргэн тойрон орчин нөхцөлөө үнэлээд үзээд тэгээд тэрэн дээрээсээ хаанаас нь эхэлж болох юу хийж болох бас бодох хэрэгтэй байх л та. Тэгээд би зүгээр бас хувийн секторыг ч гэсэн хувийн хвшиг ч гэсэн бас боддгийг. Байшин барьж марихтаа хүртэл арай л гомдмоор байдаг байхгүй юу тий. Зогсоол байхгүй амар зүгээр яг тэгээд нэг 10 20 тэгээд яг хинт зориулж юу ийгээд байгаа. Тэгээд одоо ингээд нэг өнөө маргаашаа гаргалах биш өв үлдээх legacy бүтээх талаасаа бодоод жоохон явмаар байна. Тэгээ бид нар ч гэсэн одоо ер нь нөгөө Монголд нэг юм name and shame culture-чтэй шүү дээ. Шууд ингээл гаргаж ирж байгаа лайвдаал. Энээр хараа чинь хин хийсэн тэр хийсэн ч хийсэн гэл баг нөгөөх нь өөрийн очлоо. Яг нэг бодлын амар муухай нөгөө талаасаа бид нар бас хариуцлагажуулах тал юм болж байгаа байхгүй юу. Зүгээр яг хамгийн энгийнээр их юм бол би ингэж л хүсчмээр байна. Монголчуудын нэг давуу болоо сул тал байгаа даа. Би зүйлдэж боддог болсон. Нүүдэлчин соёлтой. Нүүдэлчин соёл чинь нөгөө нэг тасан цогцох гэж ярьдэн штэ. Тасан цогцох чинь сайн та муутай. Яагаад л сайн юмд хурдан тасна. Тэрэн шигээ муу юм бас хурдан тасдаг. Тэгэл өдөр иргэцсэн муудаж байгаа амьдралын чанар дордж байгаа агарын те бохирдол түгжрээ эдрээгаа ингээл окей гэж яваад байдаг. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь бүр юу вэ те хүн үргэж айхаа зур аргагүй газар болсон. Тэгээд зүгээр адгийн наазхан тоо барамтаас харахад л сүүлийн хэдэн жил гадагшаага нүүж байгаа залуу гэр бүл те мэрэгчлээ хүмүүсийн тоо бол замраагаа алдцгаа штэ. Тэр хүмүүс чинь тэгэл бөөн хүч хөдөлмөр зарцуулаад тэгж явахт чинь бас нэг шалтгаанууд байгаа штэ. Тэгэхээр засч чадахгүй болтлоо тэгж яваад за хаяа гэж явж хасаа одооноос энийг хүлэмжшүүлэхгүй би юм амьдрахгүй би энийг яагаад ч яахгүй гэдгээсээ бодоод тэр шийдвэрүүдэд шаардж эхлэх юм болов төгжээнэр жишээлбэл ингээд олон талаас нь ярьдаг нэг бол яг нэг хүүхдийн сургууль цэцэрлэгийн байдлаасаа болж байна гэж тэгж байгаа нөгөө талаасаа болохоор тэгэл нөгөө юунууд тээврийн орчин нөхцөл муу гэл аль нь л байгаа ер нь бол бүх юм нөлөөлж байгаа тэгээд том дүр зургаар нь шийдсэн юмнууд одоо сургууль цэцэрлэг дээр гарахгүй болвол ингээл байгаад байна. Би бол зүгээр шулуух хэлгээд бол багш нарын цалин юунууд нь сайжрахгүй болвол тэрийг хүн сонгож ирэхгүй хизээ хомсдолтой байна. Хомсдолтой байгаа улсын сургуулиудыг яаж ч юмар нөхөд чанар нь сайжрахгүй гэл амар тийм ойлгомжтой мөртлөө шийдэх хэвээр бүр өнөө маргаашгүй шийдэх хэвээр асуудал байгаа байхгүй юу. Зүгээр яг хувь хүний хувьд бол миний нэг санаа зовдөг зүйл бол яг тэр боловсролын тэгш бус байдал яг бүр энэ дид бүтцийн одоо юу гэдгийг хангамжийн асуудлаас илүү хүндрэлтэй олж орж ирэх байх. Бид нар
одоо баг эхэлчихэж байгаа байхгүй юу. Нэг нэгнийгаа танихгүй болтлоо дундаа яриа нийлж ойлгохгүй болох тийм хоёр өөр бүлгийн хүмүүс бий болгоод байгаа байхгүй. Нэг нь улсын сургуулийн ингээд багш нь байгаа байхгүй мэддэхгүй 40 50 хүүхэдтэй сургуульд ингээд сурсан сураагүй хоорондоо өнгөрцөн. Нөгөөх нь те хамгийн мундаг юмнуудыг боломжуудыг нэг дор авчирсан. Тэгээ англиар ярьдаг, гадаад багштай, орчин нөхцсөн сайн, хоол хүнсэн сайн, хамгаалалт юу сайтай. Тийм хоёрын нас өөр юм үзэж өөр юм сонссон хүүхдүүд дундаа ярилцаад би тэгдэг байсан гэхэд гэдэг ингээ байхгүй болдог те. Эсвэл шууд анханасаа энэ би энэ хоёр бит хоёр нэг классын хүн биш байна гэдэг тийм би олчвол тэгээд ер нөгөө нэг тэнцвэргүй байдал баян ядуугийн ялгарл орлогын ор төвшний ялгарл амар гараад тэгээд тэр бол манай улсад бол амар том асуудал болох байх гэж бодоод байдаг шүү. Тэгээд тэр бол миний хамгийн их санаа зовдөг. Ер нь баг энэ агаарын асуудал юм унаасаа илүү тэр бол аюу том асуудал болно. Тэр юу яагаад одоо нөгөө нэг хоёр бүлгэн болохоор ч тэр чинь нөгөө клан менталити гэдэг байдаг шүү дээ. Та нар болон бид нар гэсэн менталитигаар хэдэж бид биш одоо энэ одоо Улаанбаатар хотынхан биш одоо Монгол улсынхан биш баячвал юуных нь элитүүд тэгээд нөгөө юунууд нь бусдууд ингээд яг нөгөө нэг би нэг ойлгохгүй би нэг сонсохгүй ирээдүйд бүр амар болох нь ялжгүй би нэрээ өмнө нь ерөөс тэгж их амар бодож байгаагүй юм байна айгу бодох хэвээр уул нь нэрээ айгу ойлгомжтой байхад одоо энэ бол улам л нөгөө нэг ингээд бидний жоохон багт бол тийм бас мэрсээр харагддаг байсан бол одоо бүр амар л болж байгаа тийм. Тэгээ манай нөгөө нэг найз улсын сургуульд багш идэг байхгүй юу. Global ерөнхийдөө global ямар юм бэлээ? Ямар ч лсэн олон улсын одоо улс төрийн талаар ч юм олон улсын судал одоо юу юм бэ? Global studies гэсэн юу заадаг байхгүй юу. Улсын сургуульд. Тэгээд тийм нөгөө багш нар хүүхдүүд нь ингээ яадаг гэдэг багш та энэ чи юу хийж байгаа юм бэ? Та гоё сургуульд яваач гэдэгдэг гэдэг. Энд та цалин муутай шүү дээ. Бараг we don't deserve you гэдэг. We don't deserve you гэхээр та зүгээр тэр юу сайн сургуультанд ороод та энэ чи you're wasted here маягийн юм хэлээд байдаг байхгүй юу? Тэгээ нөгөөдөг чинь болохоор юу тэр эдгээ бодоод ерөөсөө явах айгу дургу байдаг. Тэр нөгөө нэг бусад хамт ажиллаж байгаа багш нар бас айгу юу айгу хүн сурталтай гэх юм уу нөгөө нэг юм харьцаа муутай тэгээ нэг юм сэтгэлээрээ биш гэдэг ч юм уу айгу тэгж яа. Манай найз болохоор хичнээн нөгөө багш гэсэн мэрэгжил байхгүй ч гэсэн өстой бүх юмаа зориулж ингэж айгу өөрөөсөө юу санхүү гаргаж одоо 9 шидийн одоо онлайн tools хэрэглэдэг те сурагч нартай ийм материал дандаа өөрөөсөө өөрийнхөө карманаас гаргаж сургуулийн материалаа бэлдээ. Сэтгэлээрээ яа гэм бүртлээ сургуулийн тэр нь ерөөсөө үнэлдэхгүй гэдэг чинь. Тэгээ тэгэнгүүт угаасаа нөгөө нэг очицаар таарж байгаа цалин дээр нь очиж таарж байгаа зүгээр ингээд ерөөсөө за ингээ хийхээстэй гэсэн байдалтай сэтгэлтэй юм ерөөсөө хүмүүс ерөөсөө байхгүй. Тэгээ угаасаа сэтгэлтэй байж гисэн тэрийг нөгөө цалин мөнгөөр нь урамшуулах юм байхгүй. Амьдралд өчнөө стресс ахт чинь энэ би юу яаж яадаг гэсэн байдалтай айгу тийм хайхрангуй ханддаг гэх юм уу тийм юм би бол сонсч ирсэн. Тэгээ бас Алтрагийн сайн нөгөө хэлсэн бид нар өөрсдөө бас нөгөө шийдэл гаргах хэрэгтэй гэдэг жбайгаа шүү дээ. Хотод айгу олон асуудлууд байна нэ дээрээ тэгээд тэгсэн чинь яг миний толгойд бодогдсон юм болохоор манай хоёр найзын одоо энэ how being хийж байгаа pocket garden гэдэг те карманы цэцэрлэг байлаа монголоор юу гэж ярьдгийг сайн мэдэхгүй байна. Тэр болохоор нөгөө гэр ороодлын одоо худаг дээр одоо ногоон байгууламж хийгээд тэгээд яг нөгөө нэг тэр чинь бол гэр хороолт дотор олон нийтийн одоо зай завсар байхгүй байхад угаасаа худаглуу явж хүмүүс угаасаа тийшээ комьюнити идэгтэй хөдөлгөөн тийшээ байдаг. Тэр хэсгийнх нь юуг нь хөрхөн засаад тэнцэн хөрхөн ногоон цэцэрлэгийн байгууламж хийж үл яа гэм гэсэн жижигхэн хөрхөн pocket garden тэгээ ихний юу нь бол хэрэгжээд одоо явж байгаа. Тэгээд эрийгээ бол гэр хороодлын юмнууд дотор нэг ингэж нэмэгдэх байдалтаар одоо энэ бол ерөөсө төрөөс хамаарсан юм байхгүй яг уу төрийн бас байгууллагын одоо санхүүжилт тэгээ олон улсын грантын санхүүжилтээр ингэж босч байгаа тий. Гэхдээ энэ хоёулаа хувь хүмүүс өөрсдийн гэсэн хувийн компанитай тэгээд гэсэн мөртлөө энэ нийгмийг өөрчлөе энэ одоо өөрсдийнхөө мэддэг чаддаг одоо юм одоо creative problem solving гэдэг би ингээл баг подкаст болон дээр ярьж шүү дээ. Бүтээлчээр асуудлыг шийдэх. Одоо асуудал байгаа юм чинь асуудлыг яриад одоо ямар угаасаа яах вэ? Өөрсдөө ч гэсэн улс төрийн өөрсдөө хийх ёстой гэсэн мөртлөө өөрсдийнхөө хандлагын ч гэсэн айгу зөв байж иж одоо жишг тавьж байгаа байхгүй тий. Тэгэнгუთ улсдаа шаардаад тэр нь одоо бидрээс суралцах гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаас явбал маа сайднаад айгу зүгээр санагддаг. Тэгээ тэр эсвэл тэр юун дээр харсан уу тэр нөгөө pocket garden дээр нэг хүүхдийн бичлэгийг харсан уу? Ном унших дуртай гэдэг нэг. Тэдний юун дээр нөгөө нэг Oasis гэдэг Instagram дээр нь байгаа. Гэр орооллын
нөгөө нэг хүүхдээс чинь тэр хэсэгт амьдэрдэг хүүхдээс ярьцлага авсан байгаа байхгүй. Тэр тэгсэн чинь ингээд ном унших дуртай тэгээд эн чинь гоё хоорчин бол одоо тоглохоос илүү ном уншихыг хэлүүлээ чинь гэсэн. Яг хөрхөн гэртээ ном унших гэхээр дүүнөр нь шуугалтаад ерөөсөө харал сарнаад байдаг. Тэгээ эн чинь яриад ном унших ингээд хараал гэх юм хөрхөн юм яриадсан байхгүй. Гэх мэтчлэн иймэрхүү өөрсдийнхөө одоо хичээл зүтгэл сэтгэл одоо хөдөлмөртэй дийнч нөгөө өөрсдөө цаг гаргаж ингэж одоо бид ч угаасаа өдөр тутамдаа бүгдээрээ айгу ажилдаа байгаа ч гэсэн энэ хоёр өөрсдөө ингэж шийдээд зоригтойгоор ингэж тэр чин цаг гаргаад ингэж те одоо занжаагаад гэдэг чинь занжаагаад хийж байгаа бас нэг айгу хөөрхөн төс би айгу энийг тэгээ бодохоор хайр өрөөд шүү дээ. Тэр багш найзаагаа бодохож хайр өрөөд эдрийг бодохоор хайр өрөөд. Зэмэл байна өөрчлөгдчихүүлтэй монголчууд ингээд бүх юмыг хараад өөр юмсэг ингээд энийг ингэчгэнсэн тэгчгэнсэн энийг ингэчүүл дараагийн хүнд ингэчгэнсэн гэсэн юм байдаг болов уу байхгүй тий. Тэр хүн хийгээсээ гээд өөр хүнд хаях ба шүү дээ. Тий. Би тэгээд нөгөө жирэмсэн болоод хадминдаа амар удаан байсан аахгүй юу. Тэгэхэд ингээд яг ч юм ерөөсөө өөрийнхөө өмнө нь амьдардаг байсан, дээж автаа амьдардаг байсан тэр хотхныхоо сөөхт ерөөсөө группт нь байгаагүй мөртлөө хадмынхаа сөөхний группт орсон байхгүй юу. Манай хадмын гэрийнхэн хин ч ерөөсөө сөөхний групптэй гэдэг. Тэгээ би баг хадмынхныгаа ингэж байгаа биш үү, тэгж байгаа биш үү, энэ чип зарж байгаа биш үү гэж амар олон апдейтэд өгдөг. Гэтэ тэрийг ингээд бас ингээд нөгөө жирэмсэн багтаа амар ингээд нөгөө уйдаад уншдаг байсан хгүй яг тэгэл нийл хэрүүл гоё ядэгтэй. Гэтэ хаяа ингээд бодохоор амар сайд одоо амар ингээд гонхтой одоо яагаад ингээд хоорондоо хэрэлдээд яагаад юу ч бүтээж чадахгүй байгаа юм бол гэдэг амар хэцүү санагддаг. Ингээл ерөөсөө та хэд юу ч хийхгүй байх ингээл та хэд мөнгө идэтэй ингээл тэнгууд нь сөөхөн та хэд мөнгө өгөхгүй байх та хэд ч өөрсдөө гэхгүй байх ингээл тэгэл за энийг одоо ингээд янзлах чинь шүү гэл арай гэж нэг юм ингээд юм бүтэж байгаа юм шиг санагдангууд наа чи яах вэ тэрийг янзлаач гэл амар тийм ингээд дандаа ингээд юмыг бүтггүй талаас нь ингээд би биэндээ ингээд дээрээс нь дараад байдаг. Консенсус гэдэг нөгөө нэг юм дээр санал нийлж өрсөж чадахгүй байгаа даа шүү дээ. Хідэн тишээгээ тарж тацгаа тий. Манайдтай бас хардлагатай монголчуудын бас нэг зүгээр анзаарч байгаа юм болохоор дандаа л нөгөө асуудал яриад байдаг, асуудал яриад байдаг. Энийг хий чи, энийг бүтээ чи, энийг янзлчий гэсэн тийм сэтгхүүн суугаагүй юм шиг санагдаад байдаг шүү дээ. Ер нь одоо өөртөө л хийхгүй болол хүлээгээд шийдэл байхгүй. Өөртөө л энийг одоо ингээл за би нөгөө нэг хинтээ ингээд зурлцаа одоо энэ л миний ажил гэж бодохгүй болол. Тэгээд би зүгээр яг гэр ороод та судалгаа дээр игээл зурдаад эхлэхтээсээ боддог байсан. Яагаад хүмүүс ингээд хашаага жоохон үдэн татчихдаг юм бол яагаад ингээд яачдаг юм болоо. Энд ч одоо өөрөө л амьдэрдэг орчин шүү дээ. Тэгээд түрүүний нөгөө нэг бас юу нөлөөлдөг юм шиг байгаа. Яг юм дасан цогцсон байдал. Нөгөө талаасаа энэс өөр байдлыг бас сайн мэддэг үү. Бас нэг сүлд орж ирсэн болохоор дахин төлөвлөлтөнд орно ч гэх юм уу, удахгүй байранд орно ч гэх юм уу, шугам татна ч гэх юм уу нэг юм биелшгүй бодит биш янз бүрийн амлалтууд өгсөн. Тэгвэл тэрийг хүлээгээд суучдаг. Одоо тэгвэл яагаад яах юм одоо би ингээд яханд бол би хөрөнгө оруулалт хийж өрнө яах юм гэдэг тийм байгаа. Угаасаа л ингэж. Тийм нөгөө талаасаа бас нэг юм зүгээр нэг юм ахуй юуныхаа юм ингээд тойрогт орцсон ингээл ажидыг айгу олон юмнууд байт юм шиг. Тэгээ би яг тэр нөгөө жижиг сажиг хэмэж болно гэдэг дээр батлах гад нөгөө 20 оны 100 түрмэтэй хашаандаа сайхан амьдрын төмөн баяртаа нийлж агаад нэг айлын хашааг экста бүр гоё олгоод үзүүлчих амар баг мөнгөөр өөрсдийнх нь юуг нь ороод тэгээд сонирхолтой айгу хурдан бүтээд баг ярилцж эхлээд 7 хоногийн дотор айлаа олвол тэгэл нэг 7-аас 10 хоног айлынхаа хашааг очиж анзлаад видео гаргаад тэр айгу позитив хүмүүс төрсэн айгу игээл хүмүүс айгу сайрсан харин тэгээд яг айл маань ч айгу хөөрхөн айл байсан л да ингээд залуу гэр бүл 3 хүүхэдтэй тэгээд нэлээ амар шалилжтай болцсон байсан хашааг нь бид нар байгаа юмнуудыг ашиглаад эсвэл дахиж ашиглаж болох юмнуудыг ашиглаад подон нор ч юм уу юм хийгээд ерөөдөө бол 6 сая төгрөг гаргаад нэлээ өөр болгоцсон байхгүй юу 10 хоногийн дотор. Тэгээд яг тэрийг хараад би бас бодож ирсэн тэр 3 хүүхэдтэй айл тэгсэн мөртлөө хүүхэдтэй тоглох газар байдаггүй. Хашаанд нь бол зөндөө талбай байсан. Тэгээд тэр хуучин гэрийн бойрон дээр нь тэр төмөр юу тэ фрейм авч тавиад савлуурууд дээр хийгээд подон модоо юмнуудыг ашиглаад тэгээд аюу гоё ийдсэн чинь тэр авийн хүүхдүүд нь тэндээс ирж тоглож моглоод тэгээд хүүхдүүдийн тоглодог газар гэсэн чинь яг тэр зам дагуу хойлоос ахлаар замын машин зам дээр тоглодог. Тэндээ өөрөө бас аюу эрсдэлтэй тийм шүү. Тэгээд гэр ороолоор дүүрэн ер нь бол хашаа талбай байгаа. Гэтэ яг тэндээс хүүхдэд зориулагдсан хэсэг гэх юм бол бараг л байх аюу баг байгаа. Тий тэгээд тэр хашаан дээр жишээлбэл ингээл нэш шарилж бүр амар хүнд хүүхдээс өндөр болсон шарилжтай. Тэгээд яг хүүхд нь ингээд нөгөө
ашиглаад яг тоглох талбай юмнууд байхгүй тий. Тэгээ дээрэс нь одоо чөлөөтэй алхаж гүөхч тийм орчин зай байхгүй. Тэгэхээр одоо ер нь тэрнээс л хэлэх хэрэгтэй юм шиг байна. Бид нар өөрсдөө юу хийж болох вэ? Ядаж нэг цаг гаргаад тэгээ мөнгө зарахгүй ч гэсэндээ ногоо байгууламж юмаа зэгцлээд нэг орон зай хүүхдэд тоглох орон зай талбай гаргаж өгөөд гээд нэг тиймэрхүү юмнаас л бас явах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ тэрэн дээр л сүлүүд аягүй анхаардаг болсон доо. Тэгээ ядаж хүн өөрийнхөө ямиг ингээ үүдэн татаад эхлэх юм бол дараад нь гудамж орчин руугаа орно гээд. Тэгээ тэр сөөхтэр ч гэсэндээ би бол монголчууд сөөхөн мөнгө төлөхгүйгээр хаа алдах вэ гэж хэлвэрээ нэрээ. Танаа байшин чөлөөч тий. Танаа байшин ч агаар дэрээдэггүй тий. Зүгээр ингээд байдгүй тэнд чи орчин талбай гэж байдаг. Сөөхийнхөө мөнгийг төлөхгүй байна гэдэг чинь та өөрийнхөө үйл хөдлөхөрөнгөний үнцнийг алдуулж гин. Цаашаа бүр хамтдаа муудаж гин гэсэн үг. Тэгэхээр нэг тийм дундын орон зай, өөрийн орон зай, тэрний ач холбогдол, оролцоо, мөнгө гэдэг тэрний нэг ойлголтууд нэлээд шинжлэх болчихлоо ах шиг байгаа. Тэгэл багаагаар л явдаг бах та. Тэр юуны Алтрагийн нөгөө хийсэн хашаанда сайхан амдрын төсөл одоо баг 4 жил болсон биз дээ. Тийм биш үү? Тийм 4 жил болсон. Вау. Юу тэр одоо юу ч нэлээд viral бол явахын хувьд бол явсан. Тэгээ нөгөө хідэн инфлюенсерүүд маань ширэлцэн чи бүр ингээ амар явцсан те. Тэрнээс хойш одоо ядаж тэр авийн орчин тойронд нь тэр айлыг жишээ аваад өөрсдийнхөө юг зассан тийм кейс гарсан юм уу араас нь. Яг хөө хийж байгаа хавцад хажуудлын айл нэлээ өөрчлөгдсөн. Хажуудлын айл юу яагаад өөрсдийнхөө явган замыг засаад тэгээ яг нөгөө видеон дээр гарахад эхний дроны биш дараагийн дроны биш хажуудлын айл явган замд олцсон. Тэгээд өөрсдөө ч гэсэн амар итгэвтэй энийг хийж байгаа мэж байгаа. Тэгээд хамгийн яг нэг юм бид нар ингэ жишээ болгож байгаа ч гэсэндээ хүмүүс ямар төслийн бид нар хамрагдъя. Сүүлд гэр хабрууч гэсэндээ хамтарч нөө ширэл юу энэ дээр явж исэн болохоор танахаар хийлгмээр байна гэж орж ирсэн. Тэр шиг юм. Тэгээд амар энгийн байхгүй юу? Ер нь аюу хитвэ гэдээ орж ирсэн. Тэгээд үнэвч гэдэг. Тэгээд яг тэр дээр бас нэг анзаарчихсан юм бол хүмүүс оролцохтой айгу бас хайрга. Тэгээд жишээлбэл бид нар хашаагийн тэгчилсэн байхгүй юу. Тэгээд тэр хажуутлын айл тэр хашаагаа дундаа хувааж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хашааг тэгчлэнгүүд хажуутлын айлын ч гэсэн хашаа тэгчиж байгаа байхгүй. Тэгсэн чинь хашааных нь өмнө оройн нэрснэ. Та нарын шонг зөөж манай газар руу орсон байна гэд. Тэр хашаанд тэгшсэн гэсэн бүр хамаахгүй зөвхөн миний газрыг л яачих вэ? Эсвэл хатархаад идэв юм яа тий. Тэр би бүр шууд тэрнтэй бүр ингэж яриачгүй би бүр зүгээр. Тэр нөгөө нэг юм юу ч яахгүй гэл яваад гисэн. Америкийн кинонууд дээр redneck get off my property. Тэр улаан цайг нэг хамгийн хуучин байсан байрлал юм уу ингэж амар байгаа шүү дээ. Тэр гол нь тэр нэг 5 см ч байна уу за боли хагас метр ч байна уу зөөсөн байлаа гэхэд тэр хүн тэр газраар юу ч хийхгүй байхгүй юу. Юу ч хийхгүй гэж тэр газраар юу яах гэсэн. Ядаж хашаага тэгшлэгт нь ингээд хамтарч оролцоог байж. А нөгөө нэг юм би одоо энэ дээр яг дуртах жоохон цохимжтой мөгөө мэдэхгүй. Тэр айлын маань бид нар нөгөө хүн хүчтэй болоод танаа хамаатнуудаас ирж тусаад дэмжээд ингээд юу оролцооч сайн дур оролцооч гэсэн чинь нэг хүн ирсэн. Нэг гэр бүл ирсэн. Тэр айгүй nice гэр бүл ингээд ирээд ингээд бодог модгонд оролцоод. Тэгсэн чинь бус хүмүүс айгүй олон ах トゥ нартай байхгүй. Айл айл нь 10 11 үлээ. Нэг ч хүн ирээгүй. Яа тэг би ирээгүй гэсэн чинь мод тарихлаар ирнэ гэсэн буян хийдэг гэсэн байхгүй. Тэгэхээр би өөртөө ашигтай мих гэдэг юм уу хүнд ашигтай мих гэдэг юм ямар сони ингээд жоох ууралцах байхгүй юу. Тэгээ тиймэрхүү юмнаас хамтлагаас айгүй болж байгаа байхгүй юу. Айгүй тийм богинохон ахархан бодолтой. Тийм. Тэгээд нэг тиймэрхүү юмнуудаас юм жоохон урам угарсан юмнуудад гардаг. Гэхдээ тэрийг өөрчлөхгүй бол бид нар өргөхгүй шүү. Тэгээд саяны ярьсан одоо өвсэс гэл те одоо нэг гэр хороолт ингээд нэг те жижиг юм ногоон байгууламжуудыг байгуулах. Тэгээ одоо энэ хашаандаа сайхан амдрыг идэрвэл бүгдээр бол ерөөдөө нэг тийм жишг төслүүд гэж гарч ирж штэ те. Тэгээд нэг алдраа басаа яриан дундаа хэлсэн гэд хүн нэг илүү өөр сайхан орчныг мэдгүй болвол одоо байгаагаа ерөөдөө болохгүй нэ гэж ерөөдөө бас хэлж мэдтгүү те. Ийм л байдаг те гэдэг бас байгаа штэ. Тэгээд тэрийг би ч гэсэн өөр дээр ингэ мэдэрчсэн байхгүй. Би одоо ч өмнө анхныхаа хүүгээ бол ингээл Улаанбаатарт амьдарч байгаа л те. Улаанбаатарт байхдаа ингээл төрүүлэл Улаанбаатар төсгсөн те. 4 5 хүртэл ингээл өсгөөл тэгэл мэдээж асуудлууд байдаг гэсэн тэрэг төрж явах гэдэг ойлголт надад чинь байгаагүй байхгүй. Угаасаа тэрэг төр Улаанбаатарт те хүүхдийн тэрэг төр нуаад те тэгээд баг байгаагүй. Тэгэнгუთ ингээд Улаанбаатарт ингээд хүүхд өсгөн гэдэг ийм л гэдэг тийм ойлголттой байжгаад хоёр дахь хүүхдээ болохоор би Японд ингээд төрүүлж байгаа байхгүй те бүх одоо нийгмийн одоо дэд бүтцтэй нийтийн тээвэр тэгэл хүүхдэд таатай орчин бүх юм нь хөөнийхэн төлөө хүүхдийн төлөө болгоцсон тийм орчинд хүүхд өсгөөд
төрүүлээд өсгөнгүүт хин чинь ийм амьдрал ийм амархан байж болт юм уу те хүүхдтэй байна гэдэг чинь хүүхдтэй салхилуулна гэдэг чинь ийм сайхан байж болт юм байна те хүүхдийн тэрэг түрээд явж болт юм байна гадуур явж байхдаа хүүхэд нь одоо те одоо живхэн мохоо олчих юм бол ингээд шууд солиод те хөхүүлээд тэгээ 50 гадуур явж болж юм байна гэдэг тэрийг би өөрөө мэдээд тэгээ эргэнгут бодоод Улаанбаатар чи ийм том асуудалтай байсан гэдгийг мэдж байгаа байхгүй. Тэр нэг илүү сайхныг мэднэ гэдгийг чинь те айгу чухал юм байна гэж тухайн үед бол бодож байсан. Тэрнээс ерөөхдөө санаалаад явсан нэг төсөл маань бол сая ингээд жишг төслүүд гэж байгаатай адилхан дараагийн одоо ингээд хийж ин бит хоёрын одоо ийм болгой дээр хийж байгаа төсөл маань бүүвээ өртөө гэдэг төсөл байгаа тий. Тэр маань юу ингээд тэгэхээр Улаанбаатар хотод болон бусад одоо чинь хотуудад тий Монгол даяар ингээд жоохон хүүхдтэй нараа хүүхдтэй ээж нар гадуур явахдаа гэр бүлүүтэй гадуур ингээд явахдаа хүүхдээ хэрхэн цолчдаг хураалцдаг тэгээ хүүхдээ 50 суугаад хөлчих тийм өрөөнүүд их хүүхдийн өрөөнүүдийг ингээд байгуулъя гэд эхэлжсэн төсөлтэй тэрэн дээр болж сая ингээд хэрсэн хав архитекторынтэй компанийн бол бас нийгмийн өөрсдийнх нь хариуцлага нийгмийн сайсахын төлөөгээд өнгөө бид нарт ингээд зураг төслүүд гаргаж өгөөд ингээд за ийм хэмжээтэй өөрөө байх юм бол одоо 2 хүүхэд ингээд их хэвтэй хүчихийн хураалах юм зай байж болж байна. 2 ээж ингээд те ингээд нэг тусгай ингээд хөшгөөр ингээд халахвчилсан ингээд 50 орчинд хүүхдээ хөвлж болж байна гэдэг юм өрөөний зургуудыг гаргаж жишг зургуудыг гаргаж өгöd тэрнийх нь хүрээнд бид нар бас ингээд дайрах одоо дараагийнх нь бол чинь богдуулын амралтын газар энэ төр гэдэг ингээд олон нийттэй хүмүүсүүд ээж нар хүүхдүүд их явдаг газруудад ингээд их хүүхдийн өрөөнүүд байгуулалт явж байгаа байхгүй. Гэхдээ яг хэлж байгаа шиг те бид нар бол ингээд нөө төрөн бас байгууллага те одоо улсын хийх ажлыг ч юм уу те төрийн хийх ажлыг бүгднийг ингээд өмнөөс нь хийгээд амар ихээр одоо олноо хийж чадахгүй. Мэдээж хувийн хвшлтэйгээ хамрах юмнууд бол байна. Гэхдээ гол нь тэр нүг жишг гаргаж өгнө гэдэг айгуу чухал санагддаг те хүн хараад юу вэ Монголд ийм гоё орчин байж болт юм биш те гэдгийг мэдсэн хүн болвол эргээд өөрийнхөө амьдарч байгаа орчин ч юм уу те өөрийнхөө амьдарч байгаа хорон дээр очиод энд ч гэсэн яагаад ийм байж болохгүй гэж гэдэг тийм санаачлаг гарах тийм эхлэл нь болт юм болов гэж бодоод байгаа шин. Толгонд нэг тийм үр сулгах те. Тэгээ юу Японыг харж байхад бас яг анханасаа тийм бүх юм зөв бүтцсэн мөг гэхээр бас зарим дээр нь бол үгүй шүү дээ. Одоо зүгээр юунууд нь бол зарим хуучин байшинууд нь бол халуун ус байхгүй нэ тэрэгэл төв шугам халуун шугамтай холбогдоогүй гэл өвөл айгу хүйтэн байдаг гэвч нөгөө нэг дулаалт мулаалга гэсэн юмнууд төв шугамтай холбогдоо гэмчлэн тийм юмнууд байдаг те. Тэгтээ бага юм дээрээ юу сайжруулаад засаад яваад байдаг тийм үү. Тэгээд нөгөө нэг хуучны байрууд нь хэрвээ ичнээн одоо purely ингээл гэрээсээ гараал ингээл тэргээ төрсөөр явдаг юм бол бас байхгүй те. Заримдаа бол шат хэрэглэхүйтэй байна. Гэхдээ аль бол болцоотой бүх газарт нь лифт гаргаж өгдөг. Эсвэл бол нөгөө нэг юм дали юу гаргаж рафт юу гэдлээ. Тэрэгцрийн зам гаргаж өгдөг. Мэтлээ тиймэрхүү юм ингээд нэмэлтээр ингээд хаана нь юу гэж шийдэж болох вэ гэдэг дээрээ байгаа нөхцөл дээрээ өөрчлөлт оруулаад яваад байдаг надад бас айгүй таалагддаг байхгүй тий. Тэгэл ингээл очих тоолонд ингээд нэг шин юм нэмэгдсэн байдаг гэдэг ч юм уу. Тэгээ ингээд сайжруулалт хийгээл яваад байдаг. Энийг яаж шийдэж болох вэ? Энийг яаж шийдэж болох вэ гэл ингээд шийдлийг айгүй мухнаар юм ийгэл эсвэл бол тэрэн дээр яг ачаал бүтэл өгөөд тий. Тийм бас айгүй анзаардаг тийм. Тэгэхээр янз бүрийн одоо ингээд асуудал байхад мэдээж ингээд санаачлаг гаргахад нэгдүгээр чухал байна шүү дээ. Ийм төсөл хийчихээ ингээд юм хунаар юм хийгээд хийчихэд санаачлаг нэгдүгээр чухал юм байна гэж сая санагдаж байна. Дараагийнх нь тэгэнгүүт нөгөө community-тэй одоо монголоор бол хотрол гэж хэлээд байгаа те хүмүүстэй хамтрах те. Одоо чинь бүүвээ өртөө төсөл дээр бол ийм болгой дээр нэмэгдээд ингээд хав архитекторийнхан тэгээд нөгөө нэг Австралийн засгийн газрын санхүүжилт төр хэрэгждэг зориг сангийн эмэгтэйчүүдийн маллалын хөтөлбөрийнхэн ингээд зориг юу санаа нийлсэн хүмүүсүүд хамтраад олуулаа болж иж ямар нэг юмнууд ингээд илүү хурдан болоод байгаа хэрэг бүтэд байгаа юм тий. Тэгэхээр одоо жишээ нь ингээд амьдарч байгаа орчиндөө ч юм уу амьдарч байгаа тэр хашаа тэр хавь асуудал байлаа гэхэд за ийм санаачлага байна, шийдэл нь одоо ийм байна. Тэгэхээр хамтрия гэдэг тэгэхээр тэр нэг хотлол хүмүүсүүдээ баг үүсгэх айгуу чухал байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр одоо магадгүй одоо залуу хүмүүсүүд ч юм уу те ээж нар эмэгтэйчүүд гэр бүлүүдэд өөрсдөнд тулгараад байгаа ингээд амьдрах орчинд нь асуудал байх юм бол тэр хүмүүсүүдийг урайлах баг үүсгэх дээр яах боломжтой байна гэдэг санаа байна. Яг л ганцаараа ч юм уу те цөөхөлөө бол айгүй асуудал шихэд хэцүү шүү дээ. Тэгэхээр олуулал болох хэвээр те. Яг хамгийн ихэнд нь ер нь бол асуудлаа бас төвшүүлж ярихаас л эхлэх байх та. Гэтэ тэгээ төвшүүлж ярихад бас яг тийм орон зай орчин байна уу гэдэг дээр би бас эргэлзэж лээ. Тэгэл яг одоо юу гэдэг дундаж Монгол ээж бол их тохиолдолд эхний 2 жилдээ хүүхдээ гаргачаал гэртээ суугаад хүүхдээ хараад тэгээ хүүхд гарах чинь зүгээр ингээ хараа сууж идэг шүү дээ. Бүхэл бүтэн өглөөнөөс орой саралзаад байдаг ажил болохоор тэгж өөр юм бодох, өөр юм хийх тийм боломж бол үнэхээр бага байд юм шиг байна. Тэгэхээр яг хоо тэр үед
яг нөгөө талаасаа support маягаар тий хамтдаа асуудлаа ярьдаг яадаг тийм хүмүүсээрээ найзуудаараа ярьдаг бах тэр орчин нөхцөлтэй ч гэсэндээ асуудлуудаа яриад дэвшүүлээд тэгээд яг тэгээд тэрийн хугацаанд дууссан ч гэсэндээ за би тисэд гарцсан да тэрийг ингэсэндээ гэж өнгөрөхгүйгээр араас нь хөцөлдөх ёстой болов гэж боддог. Яг л би тэрийг мэдээг байхгүй би Монгол төрөөгөө тэгээд тэр нөө эхнэл хасын ямар байсан зураг тэгээд юу болгодлаар нь би уншиж сонсоод вау тий 21-р зуунд манай ус чинь бас тийм амар доктортой турцсан ядуу биш байхгүй мөнгө бол байгаа тэр зэргийн бол мөнгө байгаа ийм хийгээ тий энийг ингээд хідэн мянган хүмүүс төрөөд тий хамдрлынхаа хамгийн чухал эрсдэлтэй мөчүүд нэнд өнгөрөөд ингээд яваад тий тэрийг хинч засаж ч удаагүй шаардачгүй шаардсан байж магадгүй тэр хүчтэй хангалттай яваагүй ингээд өдөө хүртэл явцсан гэж бодохтой надад бүр ингээд гайхалтайсан байхгүй. Тэгэхээр нөгөө талаас бид нар ээж нарт тийм юм шаардаж яах цаг зав орон зай өгдөг юм шиг байгаа. Амьдралын нөгөө нөхцөл ингээл өдөр шөнөгүй зүтгэсээр гал дуусчдаг. Тэгээ нөгөө талаасаа тгийч гэж нэг ингэж боддгоо хөцөлдгөө. Тэгэхээр монголчуудын тэр нь надад бас өөрчлөх хэрэгтэй юм шиг байгаа. Яг ингээ нэг асуудал барьж аваад за энийг би ер нь шийдэнтэй. Энийг ер нь өстой занж байгаа зууж байгаа те. Би ингэж зовсон. Миний араас юм ингэж би үн зовлоо зүлмэргүй гэдэг. Тийм хандлагатай болох хэрэгтэй юм шиг байгаа. Яагаад тэр заримдаа ингээд бүр амар түүхүүд ингээд уншигддаг шүү дээ те. Тэгж хохирсон би бүр бодохоор бүр oh my god яаж болд юм болоо гэдэг. Тэгээд даанч тэр хүмүүс маань ингээд ахуйтай амьдрал ингээд нөгөө юмнууд асуудал байдаг болохоор цаашаага тэрийг шийдэл явж чаддаг юм шиг байна. Тэр асуудал тэрээ өөртөө тулгарсан асуудал ч юм уу бас ингээд барьж аваад хамтдаа нийлээд шийддэг болтлоо явбал одоо бас харьцангуй дэрийн дэмжих оролцох хамтрах хүмүүсээс олдох бах. Тэгээд явахасаа л гэж би бодож байна. Тэгээд яг би бол миний хувьдад би өөрөө бол боддог юм бол зүгээр л нэг амьдрах орчин дээр гой юмнууд хийчихсэн, амьдрах орчныг бас өөрчилчихсэн гэдэг юм дээр л ингээл жижиг томоос нь ахуулаад барайл үзэлэн. Гэтэ хүний амьдрал чинь урт тэгээд юмны үр дүн чинь тэгэл өнөө маргааш харагдахгүй шүү дээ. Тэгэхээр урт хугацааны юм байна. Тэгээд тэрэн шиг яваасаа л гэж бодож чинь түүнээс биш ингээд хамгийн гой шин сонин юмыг ингээл барьж аваад яриа шоодаад явах тийм нэг үр дүнтэй ахгүй болов гэж бодож чинь. Тэгэх юм бол бид нар айгүй богино хугацаанд айгүй хөрхөн юм хийж болохлаа гэж бодож байна л да. Тий. Тэгээ өөртөө энийг л өөрчилчихсэн. Энийг л шийдчихсэн. Энэ надад ингэж зовлон утсан да. Би өөр хүнд нэммээр байна гэдэг л баг бодох. Жохон одоо хувийн хичээгээ болох нэг хинч хайшин. Тэгтээ тий, тийм л байвал гоё юм болов гэж бодож байна. Сая GitHub-ийн айгу хөрхөн төсөл зарлцсан шүү дээ. Hackathon гэдэг. Тэгээд амьдарч байгаа орчноо илүү гоё сайжруулах тийм хүмүүсийн санаа шийдлийг яасан тийм hackathon. Тэгээд тэрэнд ганцаараа ч оролцсон болно, багаараа ч оролцсон болно. Ганцаараа оролцох юм бол баг болгоод өгнө гэж зүгээр нэг жирийн hackathon шиг хийсэн. Тэгээд аюу гоё санаа гараад явж байгаа гэдэг одоо яг явагдаж байгаа гэж сонссон. Тэр нэг сургуульд нэг нэмчээ сайн нэг sorry хэлсэн дээр нь яг одоо нэг сонсож байгаа хүмүүсүүд донд GitHub гэхээр танихгүй мэдгүй хүмүүсүүд байж магадгүй. GitHub гэдэг нь болохоор гэр өргөө гэдэг монголоор төрийн бас байгууллага байгаа. Ерөнхийдөө гэр хорооллын асуудлуудыг бүтээлчээр шийдэ гэж эхэлсэн төрийн бас байгууллага байгаа. Тэгээд одоо бол илүү бас хот төлөвлөлттэй олон нийтийн тал руугаа бас ингээд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шийдэл гаргаж өгөхтөн туслах гэсэн нэг тийм чиглэлээр явдаг аягүй гоё бүтээлч байгууллагагаа сонирхох юм бол гэр өргөө төрийн бас байгууллага гэд Facebook болон Instagram-аар хайгаад үзээрэй. Сайн дураар ажиллах тэгээд дадлгажих аягүй олон гоё боломжууд байдаг. Би бол ахлах сургуультай яг тийм сайн дураар ажиллаад эхэлчихсэн байхгүй юу. Тэгээд бүр амар гоё тийм experience цуглуулсан юм шиг санагддаг. Бас олон сурсан. Юунаас гардаг те өөрийнхөө сэтгэж байгаа баблаасаа гараад энэ чинь ийм хүмүүс байд юм, тийм хүмүүс байд юм гэдэг одоо өөр талын үнцийг гаргаж ирдэг. Тэгээ дээрэс нь яг тийм хэрэгтэй ялангуяа залууч хүүхдүүдэд яг нөгөө нэг хэрэгтэй скиллүүдийг өгдөг юм шиг санагддаг. Тэгээ юун дээр сая нөгөө нэг одоо санаачлаг гарах хэрэгтэй гэл тэгээд тэгснэ санаа нөгөө hackathon гэл нөгөө нэг орчныхоо аюуг сайжруулах гэсэн ингээл нөгөө төсөл одоо уралдаан зарласан энэ дээрээ гэлгэж штэ. Тэнгууд нөгөө боловсролын системд бас тэрийг ерөөдөө шингээж өгөх хэрэгтэй юм санагддаг байхгүй яг юмыг одоо юу яадаг тэр нөгөө би тайл хэлж бүтээлчээр шийдэх гэдэг те тэр одоо майндсетийг суулгах ямиг өөрөө би нэг шийдэж чадна багаараа ингэ шийдэж чадна гэсэн ямар нэгэн асуудлыг яаж заавалчгүй хүн дээр биш хөнгөнөөр шийдэж болох вэ гэдэг тэр одоо бүтээлч шийдлийг одоо сургуулиуд тийм яг зүгээр л нэг тэ удирдалтаа нэг hackathon ч юм уу жилдээ нэг hackathon гэд тиймэрхүү юм хийхэд бол айгүй хөөрхөн юмсан санагддаг байхгүй. Тэгээ яг тэрийг яг бодгоо хэлжсэн чинь гэр өргөө хийгээд ярьж дээ. Гэр өргөөдөө бас нөгөө нэг 10 жилийн хүүхдүүдэд бас тийм юу байдаг. Сургуульд одоо тийм богино хэмжээний юунууд байдаг одоо
workshop те тэгээ дээрэс нь сургалт энэ тэрэг гэх мэтлийн юмнууд байдаг болохоор хэрвээ 10 жилийн хүүхдтэй хүмүүс бол бас гэр өргөөгийн тэр юунд нь яхан бол одоо энэ яг орчин тойрноо өөртөө яаж шийдэх вэ гэдэг тэр одоо юг чадвар сэтгхүүг нь ерөнхийдөө суулгаж өгдөг бас тийм төслүүд хийдэг бас айгүй хөөх юу байдаг те дараагийн одоо дүүрч миний үе шиний ус орохгүй байна дүүрч гэж байгаа бол яг нөгөө дараагийн үеийг те одоо ирээдүйд өөрчлөлт хийх хүүхдүүдийг бэлтгэж байгаа гэх юм уу тэр юугаараа ийм одоо гэрүүдийг гэдэг тийм төсөл хэрэгжүүлдэг. Сая ингээд хэдүүлэнгийнхаа ярьж байгаа юмнууд одоо залуучууд ч байна уу, ээж нар ч байна уу те ингээд ямар ч бүлгийн хүмүүс байсан ингээд санаачлаг гаргаад хүмүүсүүдэд цуглуулад гэдэг яхад нэг боловсрол арга барилын тэрийн нөгөн те ямаа ингээд асуудлыг олох юм бол шийднэ гэдэг итгэлтэй байна энэ төр гэдээ ярьж байгаа чинь өөрөөр хэлбэл хүнийг empower гэдэг шүү дээ хүчрхэгжүүлэх гэдэг нэг юунууд яваад байгаа байхгүй те. Миний ингээд бодлоор ингээд харахад сая ингээд ихнэлгсэн асуудлууд ингээд агүй олон жилийн байгаад байгаа. Агүй тэрнээс нь болж одоо чинь хохирж байгаа хүмүүсүүд айгүйх байгаа мөртлөө шийдэгдэхгүй байна гэдэг чинь миний бодлоор одоо ийм болгоо ихэлсэн шалтгаан ч гэсэн ерөөхдөө тийм шүү дээ ингээд эмнэлгүүдэд те төрх эмнэлгүүдэд ээж нар жирэмсэн байхдаа төрх үедээ ингээд эрхэн айгүйх төрчүүдөөд те айгүй тийм хэцүү дурсамжтай ингээд байгаад байна. Энийг нь өөрчлөх ёстой гэдэг шалтгаанаар эхэлж исэн. Тэгээд миний бодлоор нэг ээж нар эмэгтэйчүүд ингээд empowered болоогүй би ийм хүчтэй гэдгийг мэдрүүлээгүй те тэрийг ингээд дарцсан ч юм уу те юм шиг надад санагдаад байдаг аахгүй. Тэгэхээр миний магадгүй ингээд хэлмээр ч юм уу ээж нар хүчтэй гэдгээ тэр нь болохоор нэг олуула учраас олуула байх тусам илүү хүчтэй гэдгээ бас мэдрэх хэрэгтэй юм шиг надад санагдаад байдаг. Тэ яа гэвэл одоо сошиал медиагаар ч юм онлайнаар ч юм ингээд олуула нэгдэх юм бол том асуудлыг магадгүй шийдэх боломжтой. Тэр арга хэрэгсэл нь магадгүй гарт нь байгаа гэдгийг бас мэдэх хэрэгтэй болов. Тэр одоо тэр комьюнити ч амар том комьюнити байгаа шүү дээ. Хүн амын 50% яаж иж байгаа нэг ээж болж байгаа шүү дээ. Тэр чинь тэгээд айгүй олон том комьюнити байгаа би нэрээ тий. Тэгээ нөгөө талаас бас юу юм шиг одоо энэ хүүхдийн асуудлыг ээж асуудлыг зөвхөн эмэгтэй хамаатуулгаа бас болмоор юм шиг байгаа. Тэгэхгүй бол ингээл нэг асуудал гарахлаар л Улсын хурлын гишүүн эмэгтэй гишүүд гэдэг. Яг дурахгүй байгаа гэдэг. Тийм чи ингээд нийгэм чинь бүхлээрээ бүрдэж байгаа. Тэр хүүхдүүд чинь бүгдээр ингэж асуудал. Тийм тэгээд аав нь ч биш байсан хамаагүй нийгэмд оролцож байгаа хүмүүсийн хувьд тодорхой хэмжээнд хариуцлага өөрчлөлцөд явах хэрэгтэй байхгүй юу? Яг л нөгөө нэг тэтгэврийн сангаа нийлүүлээд босгодог шиг тийм ингээд нийгмийн чинь доктортой урт хугацааны үйл явдал яг энэ бүлэг хүмүүсийн бүрдлээс бүрдэнэ. Тэр хүмүүсийн үүрэгдэг одоо үгдгийн шаардлага нөхцөлийг аль талаас хангаж өгөх хэрэгтэй. Тэгэхээр би энэ эмэгтэйчүүдийн асуудлууд эрэгтэй хүмүүс ч гэсэн те залуучууд ч гэсэн хүүхдтэй бүх хүмүүс ер нь оролцоод яваад ингээд хөгжүүлүүлэх зүгээр ах гэж бодож байна. Тэгээд тэрнээр бас яг нөгөө талаас эмэгтэй хүмүүс тэр нөгөө empowerment хүчирхэгч тал дээр өөртөө бас нэг жоохон хуучинсаг үзэл санаа гарч юм уу. Сүүлүүд яг нэг юм хуучинсаг эмэгтэй хүний үзэл санаа айгүйх Монголд хүч аваад байгаа санагдаад байгаа. Яг энэ одонтой ээж мэж гэдэг. Одонтой ээж гэхэлэр ингээм амар гоё 4-6 хүүхэдтэй хүүхдүүдэд айн гардаг, ажил хийдэггүй, тэ гоё дээл хувц өмсдөг, гоё хоол хийдэг, уран яруу I don't know тэ. Тиймэрхүү юмнуудыг айгүй юм түгээдэг болгоод тэрийг ингээд гоё эмэгтэй гэж ярьдаг, жишдэг. Эмэгтэй хүн гэхдээ янз бүр байж болно. Зөвхөн хүүхдтэй л ингээд хохироогоол гэмтэйгэл зовоочихгүй болвол янз бүрийн өсгөх арга барилууд байгаа, янз бүрийн юмнууд байна. Тэр болгоны бид нар өөрсдөө бас хүлэмжшээ өөрсдөө олон төрлийг байх хэрэгтэй юм шиг байна. Тэгээ тэр хэмжээгээрээ бас эмэгтэй хүмүүс өөрсдөө хөгжүүлээд тэр үзэл бодлоо бас хүүхдүүдэд өгмөр юм шиг байгаа. Одоо яг амар өөрөө айгу би эмэгтэй хүн ингээд ийм зовлонтой ингэж ажиллаж амьдарч ингэж явж байгаа гिचэнгүүтээ хүүхдэд эрэгтэй ч эмэгтэйчүүд юм хүүхдээ өсөхдөө яг нөгөө хуучинсаг үзлээрээ тэгээ эрэгтэй нь ажил хийж мөнгө золох хэвээр эмэгтэй нь гэрдээ хүүхд харах хэвээр гэдэг тэр юмыг суулгаад үлдээчих юм бол тэгээд ахаал нөгөө нэг зовлонгоо дараагийн тэр цикл авчиж байгаа байхгүй юу. Тэгээ би сүүл яг бодож исэн юм. Яг 100% мөнгө олохын нэг хүн хариуцаад 100% хүүхдээ арах гэрээ авч явах нэг хүн хариуцсан гэдэг чинь угаасаа аль талд нь байж боломгүй амар дарамт юм байлээ л дээ. Тэрийг бид нэ тэгж бодохгүйгээр ингээд байх ёстойг бодчихдаг. Тэг эрэгтэй хүнд ч гэсэн хэцүү байхгүй. Одоо жишээлбэл боддоо тэр ихтэй. Яг өөр дөр эмэгтэй хүн те 100% ингээд санхүүгийн байдал чинь чамаас шалтгаална. Чи өвдөж болохгүй, мөнгөгүй хэсэг хугацаанд байж болохгүй, өөр юм төр зүр ажиллаа болоод экспорт хийж болохгүй те. Ингээд яа гэхээр болохгүй. Тэгэхээр чин тэр бол амар том дарамт байхгүй. Тэгэхээр тэрийгээ ч гэсэн эмэгтэй хүн хуваалцах хэрэгтэй байхгүй юу миний бодлоор. Яг санхүүгээд чи заавал авах хэрэгтэй, эрэгтэй юм байж яадаг хэрэгтэй гэдэг тэр хандлагаараа явах юм бол нөгөө хүн чинь бүр ингээд амар том стресс юун дээр очиж байгаа. Тэгэхээр эмэгтэй хүмүүс ч гэсэндээ тэр одоо амьдралын мөчт цикл юунаас шалтгаалаад тэр санхүүгийнхаа юмнаас хуваалцаад тэрнтэйгээ адилхан гэрээ харах хүүхдээ харах маа ч гэсэндээ хуваалцах ингэж явбал зүгээр юм шиг. Яг аль нь окей байгаад 100% байсан ч гэсэндээ миний бодлоор
хүн юм чинь бас аль талаасаа ингээд нэг юм жоохон уян хатан байгаад явах хэрэгтэй баг. Гэтэ ер нь тэрийг айгу нээлттэйгээр ярихгүй бол эмэгтэй хүмүүс тэрийг одоо бас чи 100% мөнгө олох хэрэгтэй гिचингүүтээ эргээд би гэрийн юмыг 100% хийхгүй гэдэг чинь бас жоохон харилцаа адилгүй. Тэгэхээр ер нь аль алинд амар ойлголтойгоор адилхан хүн штэ чаавс тэгэл тэрийг нь бас бодлох юм санагддаг. Би яг ингээд ваа би хэрэг 100% ингээд яана гэх юм санхугаа тий. Тоф болох байхгүй юу? Ер нь тэрийг өөртөн дээр бас бодож үзээсэй гэж бодож байна. Тэгэхээр тэр нэг иймэрхүү нэг том биш юм шиг бүртлээ ертөнцийг харах үзэл үндэслэгнүүдаа өөрсдөө дээж суулгахгүйгээр ингээд цаашаагааш дэлгэр шинээр шинжилж дэлгэрүүлэх хэрэгтэй бол гэж бодож шин. Тэр нэг угасаал нөгөө нэг хүүхд үүсгэхийн тулд чинь нэг байтугай хүүхд үүсгэхийн тулд чинь яг баг болж ажиллаж байгаа тийм. Тэгээ заавалчгүй бас яг чадах бас ингээд хийдэгтэй. За би энэ сайн одоо ийм юм дээр сайн бол би тэрийг нь хийдэг. Чи тэрэндээ сайн бол чи тэрийг хийдэг. Тэгээ ингээд би нэ нөхөж яадаг ч юм уу те. Ийм яг нэг юм яг realistically бодит байдлаар битээр хөө хүмүүстэй хинбэ алин дээр нь юу яж чадах вэ алин дээр нь суралцж чадах вэ гэдэг ерөөхдөө бодитоор яг бодитоор линзээ хараад яахгүй бол бас зарим тохиолдолд заавалчгүй 50 гэдэг юмгууд нөгөө нэг ингээд хэцүү болчихж байгаа байхгүй тэр хүн чадахгүй гэсэн юмнууд бас байгаад байгаа тий тэрэн дээр бас айгу санал нийлж байна бисаа тэгээд юу яри гэж хэлсэн мартчихв. Мартсан шүү. Би зүгээр амар хотмот ярьжсэн. Шалгуур оруулчлаа. Тэр чинь одоо хот дотор чи гэр бүл амьдарч штэ. Тэр чи хот чи гэр бүл ахгүй юу? Аавс нь хүүхдэд өсгөх юм боломжтой бол ерөөдөө бүрдүүлж чадахгүй шүү дээ. Би нэрээ нөгөө хүүхдтэйгээ саний амралтын өдрөөр нөгөө нэг хот дотор зүгээр салхилсан байхгүй юу? Ер нь тусландаа дандаа байдаг. Гэхдээ ер нь нэг хаяа нэг хот орж ирэхээр бүр амар бачимдаад бүр амар ингээд хэцүү. Гэтэ зүгээр ингээд салхинд гарч ирсэн чинь нэг юм анзаараад манай нөхөр бас анзаараад бүр шоконд орсон байхгүй юу? Хөөе энэ саксны талбай дээр ягаад ийм жоох хүүхдүүд ингээд тусдаа бөмбөг барьцсан хоорондоо тоглохгүй ингээд булан ингээд очсон байгаад байгаа ингээд. Тэгэд яг бодсон чинь нөгөө бидний үед амар тийм pick up game гэж яддаг шүү дээ. Одоо хин чамаагүй гэрээс хахтаад нэг бөмбөг аваад ямар чамаагүй зааланд ч юм уу талбай дээр ч юм уу очиод тэгэл танихгүй хүмүүстэй за тоглоё гэж шидэлцээ. Эсвэл юу яа гээл тоглоод эхэлчихсэн шүү дээ. Илжигтэй гэдэг ч юм уу те. Тэгээд тэр нь ерөөсөө ойрд нэх байхгүй байгаа юм шиг харагдаад. Тэгээд яг нөгөө хамаатны дүүнээр өөрсдийнхөө дүүнээрээ бодоод эхлэхээр ерөөсөө хинч би гадаа гарч тоглолоо гэсэн юм ерөөсөө сонсогдох байлцсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Гэтэ яг үнэхээр өмнөх шиг ингээд юм саксны талбай малбай амар зөөрцөн. Тэрнтэй холбоотой байж магадгүй. Гэтэ үнэхээр л яг хүмүүсийн ингээд сэтгэхүн ингээд амар хувтаа болцсон юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Олуулаа ингээд тоглож олуулаа юм хийсэн. Бас юу яж магадгүй те нөгөө нэг гадаа тоглох нь аюултай болцсон. Тэгээ дээрээс нь жоохон багт чинь өстой за би ч нэг амар гадаа тоглож үсээгүй л те. Гэхдээ ингээд үеийн хүмүүсүүдийг харчин л ерөөсө хараа хяналтгүй гадаа гараад тоглолцдог те. Тэр дунд нь яг нэг юуных нь талбай байдаг те. Талбай байдаг. Тэгээ дээрээс нь зүгээр нэг хараад жидэг нэг имээ байж идэг ч юм уу бүгднийг таньдаг те. Тийм нөгөө нэг гадаа гарахын тулд заавалчгүй нэг хүн нь хамт гарах хэрэгтэй байдаг те. Хамт гардаг хүн айгу хэцүү бүгд завгүй гэх мэтлэн янгууд чинь тэгэл гэртээ буугаал байж идэг. Тэгэл нөгөө нэг дэлгэцнэрээ хүүхдтэйгээ кино үзээд ганцаараа тоглоом. Тэр нөгөөний өнгөрсөн эпизодыг бас ярьж ирсэн шүү дээ. Ерөөсөө тийм олон нийтийн яадаг тийм тоглоом талбай байхгүй болгонгууд. Тэгэхээр нөгөө нэг одоо ингээл сошиал медиа хөгжөөч юм уу тэгэл жоохносоо одоо уг нь бол Монголд бол ялангуяа гар утас танилцуулж хүүхдүүдийн TikTok уг нь бол ингээл одоо арай ингээд нөх хөгжөөдтэй гар утасны хэрэглээний хор уршиг аягүй сайн нийгмүүд дээр мэдэрсэн газрууд бол чинь 13 14 16 нас хүртэл хүүхдээ гар утас өгөхгүй гэж байгаа боловч Монголд бол чинь аягүй багаас нь одоо гар утас танилцуулж штэ. Тэгээд тийм одоо хүүхэд ингээд өөрөө ганцаархнаа ингээд байгаад болчдөг тийм юм технологид хөгжөөд байх тусам эсрэгээрээ ингээд олон нийтийн талбайд те хүүхд тоглох аюулгүй тоглох тэр талбайнууд нь улам хэрэгтэй явуулаад тэгжээж тэр хүүхдүүдийг тэр гар утаснаас хамааралтай ч юм уу YouTube-аас хамааралтайг нь багасгаад гадаа гараад тоглоод тэр хүүхдүүдтэй хамтарч тоглох гэдэг тэр юуг нөхшөө жоохон хүүхд дэмжих хэрэгтэй юм шиг тийм. Хүүхд нөгөө уйдаж сурах уйдах хэрэгтэй гэдэг чинь тийм. Тэгжээж нөгөө бүтээлч сэтгэлгээ бүх юм нь хөгжинэ гэдэг. Тэгэл тэр бүх юм нь одоо яг одоо бид нэр ингээ өдөр тутамдаа сөөхтэйгээ чарчж чинь ч юм уу ер нь бүх юмдаа өөр юмсыг хандахгүй байгаа тэр юмтай бас холбоотой байж магадгүй тийм. Нэр зүгээр яг хоо энэ ч нэг амар юу биш л ах л та нэг амар not proven ч юм уу ямар ч нөгөө backup байхгүй. Сая зүгээр ингээд
доотлын үеийнх нь ингээ гадаад тоглож, бөөндө тоглож өсөөгүй гэх тэгэнгუут яа ингээ маа доотлын үеийн хүмүүстэй ажиллах айгүй хэцүү байдаг байхгүй. Maybe нөгөө нэг дундаа орж байгаагүй нэг нэрээ нөгөө өөрөөсөө individualist хүмүүс болчингууд чинь би өөрийгөө л ерөөсөө боддог, хөвгөн нь л боддог те. Би л ингэх хэвээр, би л амрах хэвээр, би л ингэх хэвээр гэдэг. Тэнгууд бидэд чинь болохоор за тэр яаж би тэрэнд нь тусалж энд нь чи би яаж оролцох хэрэгтэй ингээ нөгөө нэг дундаа ороод сурцсан хүмүүс болохоор тийм болгоомээрээ. Compromise-ыг одоо монголоор өгдөг юм. Буул хийж чаддаггүй гэдэг ч юм. Насан зохицоод яага хоорондоо зохицуулах юм да даяар зохицож амьдрах те. Авир тайлбар шүү. Гэтэ би нэрээ сая ярих гэсэн юм санацлаа. Одоо нөгөө нэг ингээд им эмгтээчүүд одоо ээж нар empowered болоод ингээд шаарддаггүй гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд шийдлэн гаргаад ингээ хийж чаддггүй гэдэг ч юм уу. Надад бас юу ч бодогдгүй гэдэг юм нэг хаанаас эхлэх юм битггүй. Хинт шаардах уу? Асуудал байлаа гэхэд энэ дээр одоо эн чинь юм байна штэ. Энийг ингээчээ гэдэг тэгэнгუут хаашаа хандхаа мэдгүй гэдэг ч юм уу. Нэг тийм хүчгүй байдлыг нөхцөл одоо нийгэм бүрдүүлээд өгсөн гэдэг ч юм уу те. Одоо нөгөө нэг юуны хуучин байрлалууд нэгээр устаал ээж шүү дээ. Айгу хайран байгаад байгаа. Урцаагааны устгахад би бол нэрээ үнэхээр сэтгэл эмтэрсэн. Тэгээ өдрөө мөсийн 3 дахь байрыг устгаж байгаа эмтэрсэн гэх тэгэнгუут яг шаардаад хаашаа хандах уу? Тийм усын төв үзээ. Үнэхээр нэрээ хот ч ерөөсө түүхгүй болж ин гэх мэтлээ. Тэгэнгуут одоо энэ юуны их нэлхсэн юм дээр ч гэсэн одоо хинт хандах уу, яаж энийг шийдэх үү гэдэг тэр know how tool одоо харилцаа холбоо нь ерөөсө бүрдээгүй байхгүй болохоор хаанаас эхлэх юм мэдгүй, яахаа мэдгүй тэгэл заа гэл ерөнхийдөө өнгөртийн юм шиг санагдсан. Эмгтээчүүд ч гэлтгүү, эртөө үнж гэлтгүү бүх хүмүүс л ерөнхийдөө бүх асуудал дээр ерөөсө тийм юу байхгүй нөгөө нэг хариуцж байгаа хүн гэх юм уу одоо нэг юм тийг ингээ бариад авдаг. Зарим тохиолдолд тэр чинь нөгөө тий шийдвэр гаргаж байгаа хүмүүсүүдийн хувьд нөгөө иргэдэн хүчгүй байханд бас давуу тал хэрэгтэй болох шалтгаанууд бас байж болно штэ муухай бодлоо гэх тий. Тэгэхээр нөгөө иргэний борлуулсрал иргэн нь өөрсдөө тий нөгөө хаана ямар шийдвэрт нь яаж нөлөөлөх гэдгийг мэддэг байна гэдэг чинь өөрөө уг нь бол ингээд шийдвэр гаргаж байгаа хүмүүст хариуцлага тооцоо тий нэг check and balance гэдэг тий ингээд хит эрх мэдлэн даваад явчихгүй гэдэг тэрэнд нь уг нь л хязгаарлалт тавих тийм боломж болдог гэж бодсон. Тэр нэг юу байсан шүү дээ. Уул нь ингээд иргэд нь өөрсдийнхөө орчин тойрондоо нөгөө нэг шийдвэр гарах одоо юугүйгээд тэгж байгаа шүү дээ. Хүчгүй гэж байгаа шүү дээ. Тэгэнгუут нөгөө нэг сая урцгааны юун дээр асуудал дээр юу яаж байгаа байхгүй юу? Одоо санал асуулт явуулж байгаа байхгүй юу? Урцгааны байгаа байр нөгөө нэг олон нийтээр нөгөө нэг governance юугаар одоо нэг судалгаа хийгээд те одоо нөгөө нэг санал асуулга аваад те тэгэнгუут ингэж байгаа байхгүй урцаагааны байршил дээр юу барихыг зөвшөөрж байна юу байхыг зөвшөөрж байна ногоон байгууламж эсвэл барилга гэдэг зогсоолч хэлбүүд хоёрхоос тулгаж өгч байгаа те тулгаж өгч гэдэг юм байхгүй нэг юм юу сонголттой юм шиг юм мэдрэмж өгөөд ясам дээр ярих юм бол би бол хувьдаа алийг сонгохгүй байхгүй юу. Хуучнаар нь үлдээгээд хуучныг нь сэргээх гэдэг тийм сонголт надад ерөөсөй байхгүй. Тэгэнгუთ би нэг санал асуулганд за ядаж ногоон тавуулнтэй юм гэж бодоод өөх хэцүү өөхгүй хэцүү те өөхгүй байхаар би нэг амар юундаа оролцоогүй идэвхтэй байгаа идэвхтэй иргэн биш юм шиг болчих гоод те. Тэгээ нэг тийм ацаа шалаанд оруулаад тэгээд тэгсэн мөртлөө одоо нөгөө нэг сошиал дээр айгуух тгийж нөгөө нэг хүмүүс айгүй идэвхтэй вокал болоод эхэлсэн чинь за бид нэг ямар ч танаас асуучих гэсэн нэг тийм бодлоо нэг импрешн үлдээгээл нэг жоохон урд нь нэг барьчаад буцаагаал авчиж байгаа байхгүй гэх мэтчлийн юмнууд айгуу анзаарчихсан. Тэгэхээр алдаргаас нэг асуумаар байгаа юм. Одоо ингээд сая бид нэр илүү ангил нэг яаж тэгвэл бид нар чидэрт нөлөөлөх юм те олноороо ингээд одоо ээж нар ч юу ямар ч бүлгүүд нь хамаагүй те олноороо яаж энэ шийдвэр гаргалтад нөлөөлөд одоо өөртөө амьдарч байгаа орчин хотоо сайхан болгож болох юм бэ гэдэг талаас нь илүү яриад эхэлж штэ те. Тэгэхээр одоо л ялч нөгөө 24 оны улсын хурлын сонгуул бол эд ингээд явж явагдаж байна те сурчлагаа бол ингээд сайхан эхэллээ. Хүн болгон одоо иргэнийхээ үргийг гүйцэтгээд саналаа өгөх өдөр бол ирнэ те. Тэгэхээр Улаанбаатар хотод ч юм уу айл нэг хотод те дарах эрдэнэт ч байна те хотод амьдарч байгаа хүмүүсүүд өөрөөсдийнхөө амьдарч байгаа орчныг төдөөллөөрөө дамжуулаад арай сайхан те илүү амьдрахад таатай болгоё гэх юм бол юуг бодолцож юу харгалцаж үзжээж сонголтоо хийх хэрэгтэй юм бэ. Би ч өөрөөс наадсалт ч бас их бодоол өгдөө. Бас яг нэг тийм ийм критериар үзвэл ийм нам үздэг ч юм уу тэр айгу хэцүү болчиход байна л да. Одоо бодит байдал дээр бид нар тэр сүүлийн хэдэн жилийн амьдрал бол
тэгэл нэг сайжраад байгаа юм бол мэдгэцэн л байхгүй л байгаа даа. Тэгээд ер нь болвол юу гэдэг саналаа өгөх хэрэгтэй. Саналаа заавал өгөх хэрэгтэй. Залуучууд ялангуяа дандаа бага өгдөг, дандаа бага төлөөлөл авдаг хамгийн олоолаа юм бижиж. Гэтэ энэ улсад чинь залуу хүн одоо цугтаад явчихил гэж бүр яг 100% шидчихэг бол хамгийн удаан энэ улсад амьдрах хүмүүс байгаа даа. Тэгэхээр өөрсдийнхөө ирээдүг бодоод төлөөллөөрөө саналаа өгөх хэрэгтэй. Тэгээд залуучуудыг л аягүй сайн өгөөсэй гэж бодож байна. Нөгөө талаасаа яг адилхан алхам хийгээд өөр үр дүн хүлээх одоо ер нь бас жоохон утгагүй болсон санагдаад болсон сүлээд. Яг адилхан юмнууд хийгээл өөр юм болчихно гэж бодож байгаа бол би бол үгүй л гэж бодож. Тэгэл нэг тиймэрхүү юмнуудыг би бодож саналаа өгд юм уу л гэж бодоод байна. Адилхан алхам хийгээд өөр дүн гэдэг нь болохоор яг адилхан одоо сонголт хийгээд өөр үр дүн хүсвэл одоо тэгэл мэдэхгүй тий. Адилхан сонголт хийвэл адилхан үр дүн гарна гэж. Тий би бол одоо нэг тийж нөгөө нэг байршлын салаад нөгөө нэг equation-ы доторх байршлын салаад юу н үр дүн өөрчлөгдөхгүй гэдэг шиг л тий одоо тий. Юу гэдэг үстэй нэг хэллэг үстэй. Нэг юм олон тавтаад өөр result гарах нь галзуу үний илэрхийлэл. Expecting different result doing the same things means you're a crazy person гэдэг тийм үү шүү дээ. Нөгөө талаасаа одоо хэнийг сонгосон байсан сонгосных дараа байнга оролцох хэрэгтэй болов. Тэгжиж окей юу хийсэн, яах гэж юм, юу болж байгааг гэдэг аюу сайн мэдээд оролцоод тий тэгээд эргэнд би нөгөө нэг урд нь ч хэлжсэн болохоор дахиад тавтаад хэлжээ. Яг өөрийнхөө ядаж амьдарч байгаа хэсгийн эргэн тойронд ямар барилга баригдаж байна, ямар засвар орж байна, хэн юу болж байна гэдгийг аюу сайн мэдээлэлтэй байгаад тэгээ оролцоо бол бас зүгээр юм болоо. Тэгвэл ядаж л за энд ярьж байгаа хүүхдийн тоглоомын талбай стандарт бус болоо явчлаа. Энийг шаард ичдэг юм уу те. Эсвэл урьдчилччод мэдээд яавал тэр санал манал авдаг уул нэмнүүд болдгийн. Тэгтээ яг манай тэр нэг муу хөгжөөд байгаа болохоор тэрэн дээрээ оролцоод тэгээд зөвхөн 4 жилийн дараа очиж сонголт өгч оролцдог биш. Илүү юугаар те ойрхон хугацаатаагаар илүү гүнзгий оролцдог байвал бас зүгээр юм болов. Тэгээд яг хэрэг амьдрах орчин талаар ярих юм бол улсын хурлын сонгуул гэхээс уулна номд журам эргэцэн орчныхаа юугаар бол орон нутгийн сонгуул илүү нөлөөлөлтэй. Одоо хотын иргэдийн төлөөлөгчтэй, орон нутгийн иргэдийн төлөөлөлт. Тэр хүмүүс чинь яг газар дээр хэрэгжих төсөл хөтөлбөр юмнуудын төсвийг баталж шийддэг хүмүүс байгаа. Тэгэхээр Улаанбаатарын иргэд маань бол яг хотынхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонголт сайн оролцоод таньж яваад шаардаад явах хэрэгтэй болов уу гэж бодож байна л да. Тэгээ амар жижиг юмнаас эхэлж болох юм шиг аа. Тэгээд бүр том дур зургаар яхаан бол ер нь за хэл ахвал бол байгаа тий. Тэрнээс гадна зүгээр төрд ажиллаж байгаа дунд шатны мэргэжилтнүүд тэгээ дээрэс нь төрийнх нь өөрийнх нь одоо юу гэдгийг хууль дүрм журмнууд нь бас яг тийм чанартай сайн олон нийтийн одоо бүтээн байгуулалт их тийм нөхцөлийг бүрдүүлээгүй юм шиг санагдаад байдаг болсон сүүлийн үед ялангуяа. Ингээ жоохон илүү мэдээд ирсэн. Одоо бидний жишээлбэл ярьж байгаа хийж байгаа ажил бол бид нар зам барьж байгаа Хамбог цуманд 8 км зам эхний ээлжинд замынхаа яг олон юуныхаа стандартын дагуу үндсэн замтай, хажуу талдаа явган үний дугуйн замтай, тэрэн дундаа тусгаарлалтай гэдэг яг ингээд ус зайлуулагч систем стандарттай явж байгаа байхгүй юу. Тэнгүүд бас хямдхан бол биш. Тоглоомын талбай барьж байгаа бид нар. Тоглоомын талбай цэцэрлэг түрээлэн засч жанзалж байгаа. Тэгээ тэн дээрээ тоглоомын талбай жишээлбэл бид нар яг хийж байгаа бол дайнинг компани тоглоомын талбайд орж байгаа. Тэр тэгээд маш өндөр шаардлагатай байт юм лээ. Яг цаг агаарда тохирцсон хэрэг хит халахад байгаа бол төмөр өмөр оруулахгүй ч гэх юм уу те. Тэгээд өндрөөсөө шалтгаалаад тоглоомынхаа өндрөөсөө шалтгаалаад доор нь суурин эрзэнэн юмуд орж ирнэ. Тэгээ яг тэн дээр нь хийснийхэн дараа очингууд ингээд яг баг орон дээр явж байгаа юм шиг, матрасан дээр явж байгаа юм шиг тийм байгаа байхгүй. Тэгэхэд Улаанбаатар даяар явж байгаа энэ хүүхдийн тоглоомын талбай стандарт төсөв өсөв бол яг л нэг хаттын стандартаар л явж байгаа. Тэгээ цаанаасаа улсын жижиг төсөв гэж орж ирдэг. Тэнгүүд тэнд нь үнэхээр юм аавь гэхэлэр хүрхгүй байхгүй яг тийм сайн чанартай. Тэнгүүд бид нар яг нөгөө нэг таарсан төсөв таарсан юмдаа орсон. Тэгээ магадгүй дунд нь бас завчаа мавчаамнууд байдаг гэж магадгүй. Тэр нь гэхдээ заримдаа байдаг байх, заримдаа бас байдаг байх. Бүгдийг тэгж хэлэх бас тохиромжгүй. Тэгээл яг орж ирээл. Тэгээ нөгөө мэрэгчлэтнүүд нүүсэн ч гэсэн мэддэг нь л тэр байдаг ч юм уу те. Тэгээд орж ирэнгүүт яг нэг юм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бас яг хувийн хөвшил одоо юмнууд ингээд бид нар мэдэрч байт юм ингээд ийм стандарт гэж болдсон шүү, ингэж хийж болдсон шүү гэдгийг бас харуулаад тэрнээс нь төрөн ч гэсэн одоо суралцаа тэрнтэйгээ холбоотойгоор энэ хийгдэж байгаа барилга байгууламж олон нийтийн юмнуудынхаа чанар шаардлагуудаар айгу сайжруулах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ дээрэс нь яг ингээд яхаа бол бас хяналт айгу багтаа байт юм билээ. Угаасаа хүрлцээгүй мэрэгчлэлтүүд байдаг. Тэнгүүд барилга ямарваа юм хийгдэж чинь өдөр тутамд очиж хяндаг байхгүй юу? Одоо ингээд
стандартын дагуу хийж гин үү? Материалын чанарын шаардлагыг хангаж гин үү? Тэ хүмүүс нь аюулгүй байдлаа хангаж гин үү гэдэг. Тэр улсын хийж байгаа бүтээн байгуулалтын тэр хяналт шандалтын юм дээр ерөөсөө одоо юу гэдэг юм чадах орчны тийм боломжууд байдаггүй. Тэгэхээр тэгээд айгүй чанар муутай бүтээн байгуулалт болчихсон юм байна. Тэгээд тэр нь цаашдаа ашиглалтын зардал өндөр дахид засварлах шаардлагатай болно. Тэгээд амархан чанар ундаг. Тэр миний бодлоор бүр том дур зургаараа одоо манай их байгуулагч хүмүүс тэр яг улсын бүтээн байгуулалтыг хийдгийн чанар, хяналт, төсөв, зурагдлал бүх юмыг айгүй сайн төвшөнд хийдэг болоосоо гэж бодож байна. Тэгжээвэл цаашдаач мөнгө хэмнэн. Тэгээд тэрийг ч гэсэн одоо иргэд ард иргэд маань юм ямар үнэтэйг бүтдгийг бас мэдэхгүй болвол ямар үнэтэй тэр чинь гэсэн гэдгийг хэсээ илүү үгээр чанарын шаардлага дээр айгүй анхаарал тавьсан тийм. Үн дээр мэдээж хэрэг хийх хэрэгтэй. Гэтэ үннээсээ хитрхи бууруулахлаар чанар гэдэг юм шууд нөлөөлд юм байлээ гэдгийг би яг quality over quantity тийм. Тэгээд бид нар цөөхүүлээ юм чинь олныг барих шаардлага байхгүй юу? Цөөн тооны чанартай сайн юм ич юм бол олон ашиглан, урт наслан, ашиглалтын зардал байгаа нэ гэд. Айгуу тийм том системийн асуудал бас байгаа юм санагдсан. Би л авных одоо яг санаж байгаагаар бол улсын хийсэн ямар гоё гэдэг юм битүүг байна уу таад. Уучлаарай надад тэр санаанд ордоггүй. Тэгээд бодглохлоор манай улс бол мөнгөтэй төсөв бол амар штэ мотын төсөв чинь гэсэн. Тэрийг л үр дүнтэй гоё болгох хэрэгтэй байна. Тэгээд тэрний жишгийг гаргахад мэрэгчлэтнүүд, салбарынхан, хувийн хвшил хүмүүс бүгдээрээ л оролцох хэрэгтэй юм болов уу гэж боддог. Окей. Би одоо ингээд нэг хот дотор явж байгаа л бид нар нэг бүгдээрээ нэг ам дотор ингээд хилээд зурцсан нэг тийм амар олон гомдлууд байдаг шүү дээ. Улаанбаатарын тухай ингээд 4 уулын дунд баригдсан одоо гол юу ээж гэнэ гэдэг ч юм уу те эсвэл ийм юм байхгүй байна ингээд амар олон тийм хүн болгоны мэддэг тийм гомдлууд байгаа даа шүү дээ. Хилээд зурцсан. Тэднүүс дээр ингээд зүгээр таны зүгээр тархийг жахан өнгөчод юм уу pick your brain гэдэг ер нь нэг иймэрхүү шийдчихвэл яасан юмас ингээл хүмүүс тэгээд дээд шүү дээ нэг тийм санаа төвшүүлээд байдаг. Тиймэрхүү санаанууд төр таны ревюг авчлах мэрэгждэг юм гэсэн байхгүй. Одоо яг утаа ч юм уу төгжээ ч юм уу гэж юу? Одоо жишээ нь ингээд 4 одоо уулын дунд баригдсан хавчигдсан гэдэг байгаа шүү дээ. Ягаад уулаа цоолоо түнэл гаргаж болдгүй юм бол гэж би дандаа бодсон. Тэр гэхээс илүү яг ингэ газар нутгийн талбайгаа харахад 1.5 сая юунд хангалттай шүү дээ. Яг нэгтэршлээ бодох юм бол тэлэг тусмаа бид нар чинь нөгөө нэг юуны дулааны усны цахилгааны бүх шугамудаа ашиг хэлэх хэрэгтэй болно. Тэр хэмжээгээр нэмэлт хөрөнгө оруулалт шаарддаг. Тэр хэмжээгээр тээврийн хол олон тэнгүүд хотын төврөө ажил ордог ч юм уу хийж байгаа хүмүүс яал холоос ирэх байхгүй юу. Тэгэхээр түнэл гараад хийсэн ч гэсэн тэндээс ажлын байр нь хаана тэгэхээр бараг л хот дотор байж таархаал ингээд явчихад байна. Тэгэхээр яг тэг чархаас айлуутайгаар яг одоо бидний өгөгдөл юу байна? Тэрэн дээр бидний боломж нь юу болохоор вэ? Нэгтэрчлийн хувьд бол яг ингэж одоо бүр орчин үед хийж байгаа шиг өндөр нэгтэрчлэр биш байдлаар ч гэсэн те аюу өвтэйхэн байдлаар бол 1.5 сая за бараг 2-3 сая хүн багтахаар өрн зайдал бол байгаа. Зүгээр тэрийг одоо нөгөө нэг эсвэл огцом өндөр нэгтэрчлээ эсвэл огцом бага нэгтэрчлээ буюу гэр хороол ингээд хоёр багтчихад байгаа болохоор дундаа тий ингээд явчихад байгаа. Гэр хороол дээр л яг нөгөө дэд бүтцийн хэсэг төсөөд явагдаж байгаа. Гэхдээ бас ингээд хангалттай хурдтайгаар явахгүй байгаа. Тэнд нь дэд бүтцийн нөхцөл сайжруулаад орчвол тийшээ нэгтэршил болоо явчих болно. Би бол юунд итгэдэг юм? Гэр хороолын бүх хүн ингээд хаус хороолтой болоод явна гэдэгт бол итгэдэг. Тэр бол манайх шиг цаг уурын нөхцөлтэй, манайх шиг бас бүр амар тансаг баян ус биш үзэр бол бүх айлууд руу шугам татна. Эсвэл бүх айлууд өөрийн гэсэн дэд бүтцтэй, би даасан дэд бүтцтэй болно гэвэл бол ер нь бол бүтэхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд бол үлдэнэ. Гэхдээ тэрний дундын завсрын шийдлүүд ямар байх вэ гэдэг дээр аягүй сайн бодох хэрэгтэй юм шиг. Зүгээр ер нь шулуухан хэлэхэд бол нэг юм silver bullet гэж ярьдэн штэ. Ингээд бүхнийг шийдэх нэг шийдлийг хайхаал байх хэрэгтэй юм шиг. Амар мундаг байна. Хэвээ шууд нэг л юм гэж метрол барьчих юм байна. Яг тэр бол газар ашиглалтын юм тий хүмүүсийн сургууль цэцэрлэгийн юм уу гэдэг айгүй олон юмнаас болж байгаа. Тэгэхээр олон талын юм хийгээл олон талаас нь авч зээл олон талаас нь шийдэл хаагаад бүгдийг нэвтрүүлээл нэвтрүүлэлт гэхдээ судалгаа шинжилгээнд дэр үндэслэн олонтоо зөвлөлдсөн зөв шийдэл явах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй ингээд дарга дээрээс гарч байгаа. За ингэчүүл хэвээр алчих юм шүү гэдэг юм явдгаараа фейлдж байгаа гэдэг нэг олон харж штэ. Тэгээд нэг юм бас нэг юу юм шиг аа. Бусад том улс даяар явж байгаа бодлоготой харьцуулахад хот төр ч нөгөө яг бодит юм дээр ажилдаг. Тэгээд нөгөө margin for error гэдэг штэ нэг алдааны гаргаж болох орон зай бага байдаг учраас даргын хүссэн шийдлэр ингээ явахлаар ингээ фейлдэд байдаг байхгүй яг шууд үр дүн маргааш ингээ нэг замыг хаагаалгасан чинь уус даяараа хот даяараа яг завдаг тийм болохоор одоо судалгаа шинжилгээ юм дээр үнэлсгээс өөр аргагүй болцсон. Тэгээ тийм ч болохоор нөгөө талаасаа та анзаарж байгаа хот төлөлтөг үнийг амар их ярьдаг болсон амар их ингээл чухалж авч үздэг болсон. Гэтэ яг хийх ажил нь ингээд цаг хугацаа орно тий олон орно мөнгө орно ингээд юу аахгүй юу.
тий процесс. Яг тэрийг pop болгож болох гэдэг тийм. Тий яг ингээд нөгөө нэг бодит юм дээр ингээд яг нөгөө нэг орох орон зай нэг юм багт чинь тэрийг хэмжихгүйгээр зүгээр чихээд байвал болохгүй шүү дээ. Тэгэхээр яг тийм л байдал төрсөн. Тэгэхээр олон юм хэрэгтэй байна. Судалгаа шинжилгээнд үнэлэх хэрэгтэй байна. Цагаа аваад урт хугацааны зорилтоор л хэрэгтэй байна. Дутаач гэсэндээ зүгээр ингээд төвшин сайжруулаад 100-ын сайжруулаад биш чи ингээл бүр амар амьдралын ядуурлын те ингээл бүх юмнууд явж шít. Гэснээс нэрээ та тэр юун дээр бага болгосон гэдэг кино надад амар таалагдсан. Тэр нь хотын ч асуудал сошиал экономик те ядуурлын амьдралын асуудал, боловсролын асуудал, хүүхдийн асуудал гэдэг ингээд амар юмыг нь хүндрүүлэлгүйгээр гэтээ бас ингээд чиглүүлээд үзүүлсэн айгуутай ч санагдсан. Тэгэхээр тэрийг үзээгүй юм байл үзэрээ гэдэг. Үзэж амжиг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд дулаараад те нөгөө Улаанбаатар чинь ингээд дулаарангууд бүх асуудлууд нөө дахтаны асуудал байхгүй юм шиг айгуу сайхан хэдэн сар явдаг те. Тэгээд тэр үедээ одоо чи сонголох гээд байна л да те. Тэгэхээр магадгүй бага болох гэсэн нэг үзээд. Тэгчээ сонголтоо зөв хийгээд те мэдээлэл аваад Тийм. Тэр киног албаар нөгөө амар утаатай үед релиз хийсэн гэсэн шүү дээ. Стратегик. Тэр сая зүгээр алдраад өгөр яаж яхад нэг юм хийгээл шитгэж юм шиг яадаг. Яг тэр нөгөө нэг шинэ гүр одоо нөгөө нарны гүр биш сарны гүр гэдэг байгаа шүү дээ. Сарны гүрийг хийчих юм бол одоо Японы санхүүжилттэй ийм юутай ийм гүр хийчих юм бол өстө төвжрэл багсан гэдээсэн. Тухайн үед алдраг би айгу санаж нэгчэнтэй цугтай. Үгүй энэ гүр чинь болохгүй шүү дээ гэдэг санхүүжилттэй юу? Тийм. Зээш шүү. Шинэ гүр $3 сая. Тухайн үед хин алдраа ингч ойр болохоор нийтлэл гаргаад тэ энэ ч нүгэ ерөнхийдөө шийдэхгүй. Зам нэмэгдлээ бол машин нэмэгддэг. Ерөнхийдөө энэ замын асуудлыг бол ингэж яаж болохгүй гэж нийтлэл гаргацсан байхад доотлын коммент нуушаа би бүр зүрх хэмтэрчсэн байхгүй юу. Димил өста баян сургууль сурсан байна ч хэлээдээ. Дими өста улсын топ дэлхийн топ сургууль сурчаад ийм ярьж авдаг гэжтэй гэдэг. Тэнгуут нь ерөөсөө бас нөгөө нэг мэрэгжилтэн нэгийг бас айгүй сонсох хэвээр мэдгүй юм чинь ярихаасаа илүүтэйгээр энэ хүн олон жил цаг зарцуулаад хөрөнгө зарцуулаад те сэтгэл санаа бүх юма зарцуулаад ийм мэдлэг болсон байхад тэр хүний юуг critical хандах ч гэсэн одоо наадад сандаа хандах ч гэсэн сонсож сурах хэвээр юм шиг санагдаад байдаг байхгүй юу тийм тэр баваа болгосон дээр бас яасан чинь олон хүмүүс нэлээд олон хүмүүс балаа кино вэ гэж ярьж байгааг сонссон байхгүй юу нэ цаад утгыг нэрээсээ ойлгохгүй маа монголч нөгөө амар нөгөө драматик кинонд дуртай гэх юм уу нэг хэрүүл уруул басан хоорондоо фантазны ерөөсөө амьдрал дээр буугаагүй тэг яг ингээд амьдрал дээр буусан бодит байдлыг нь гаргаад тэгээд эхлүү нэг тийм толгой ажиллуулад нэрээ эн чинь ингэсэн үг юм болов гэж кино үзэж одоо сурах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ тэр чин өдөр тутмын амьдрал чинь бас нэг ёсноо амттай ахгүй дээ. Зовлонч байдаг, жаргалтайч байдаг. Тэгэхээр юун дээр чинь хүртэл тэгсэн байсан шүү дээ. Нөгөө нэг бага болгосны чинь нөгөөх нь юу байлаа? Сэр салхийг ч гэсэн одоо бага болгосон дээр ч гэсэн Монголын муухай гаргаж ингээд дэлхийн тайзнаа яаж нэг тэргээд тэнгууд ясан дээр бодит байдал тэр байгаад байна тийм. Өөрсдийнхөө нөгөө асуудлаа харахаас илүү бид нар гадаад хүмүүст гоё харагч гэнэ муу харагч гэнэ гэдэг дээр илүү анхаарадсэн те ингээ гадаадын одоо том киноны фестивалд ингээд ялж байгаа кино ийм Монголыг муу харагддаг гэсэн байхсгүй гэсэн талаас айгүй их хүмүүс эсвэр ярих юм бол insecurity ялчгүй тэгээ нөгөө нэг бас фантази кино үздэг нэг юм бас тийм л хальтай өдөр тутмын стресс ангижирч ингэж үздэг те. Тэгээ ингээ нүдэн дээр чинь ийм нөхцөл байдал ийм байш шүү гэд ингээд харуулангууд тэрийг харах хүсэхгүй нэг ийм урдуураа нэг ийм юу гэх хөшгтэй байгаад байгаа юм шиг. Тэгэхээр ер нь moral of the stories гэдэг шиг хөшгөний ард амьдрах гэсэн юм уу хүмүүсээ те. Асуудал байгаа. Асуудлаа одоо ингээд хүлээн зөвшөөрөл хичнээн зовлонтой өвтгөрч гэсэндээ ер нь бодит байдалтайгаа эвлэрээ за окей. Ийм байна. Миний хүүхдийн боловсрол хэцүүдэж байгаа юм байна. Миний орчин ингээд ингэж байгаа юм байна. Эсвэл би эндээс бүр хаяа зүгтэн эсвэл би энийг сайжруулна гэдгээ эртгэл нэгтэлтэй гарчвал амар юм болов. Тэгээд тийм бодит байдлыг ингээ зүгээр байгаар нь илүү дутуу чимэггүй эсвэл ингээл уйлаа майлаа ингээ өрөвдүүлэх зориулгатай биш те. Яг ингээд яхахлаар бас айгу тийм сэргийг шинэлэг байдаг юм байл л дээ. Тэгээд тэрийг тиймэрхүү юмнууд дээр бид нар бас явах хэрэгтэй юм шиг. Нэг юм монголчуудын бас нэг яадаг юм нөгөө өрөөлөөр болно гэдэг муу юм яриул хотургүй муу юмтай ингээд цогтох маягаар яваад эсвэл бүр ингээд хитрхи хөөсрүүлээд хоосон шөмжил болгочтой. Гэтэ бодит байдлаар нь дүгнээд одоо өвөл үнэхээр хэцүү байгаа. Аар муухай байгаа.
ерөн сүлийн нэг хэсэг нэг жоохон сайжиж байгаа юм шиг болж байгаад ингээд муудцсан. Тэр агарын асуудлаас ч болоод бид нар шууд бусаар хордож байгаа. Төгжрээж гисэндээ хүн хөгжиж боловсрож мөнгө олж өсөж дэвчих цагаа төгжрөл өнгөрөөж байгаа. Гараад алхахлаар энэ хот чинь те машин зориулсан хот болсон. Зүгээр л машины сэгэн дунд бид нар амьдарч байгаа. Танаа хүүхдүүд ч өдөр болгон машиныхаа хортдаг үнэрлээд машин тойроо те машины үлдээсэн орон зайд амьдарч байгаа. Тэгээд хүүхдүүдийн чинь тоглоомын талбайд байшин бариад үлдсэн зам дээр зүгээр л ингээ хаягдцсан хятадын юугаар ингээ хийж байгаа. Ингээд яг бодитоор бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгээ сонголтоо хийгээрэй. Тэгээд ямар хөө байгаа, ямар болмоор байгаагаа бодоод хийгээрэй л гэж бодож байна. Сонголтоо хийх хэрэгтэй байгаа дээ. Тэгээд дээрэс нь өөрийнхөө орчин тойрондоо өөрийнхөө хийж чадахыг ерөнхийдөө ямар ч асуудал шийдэл байдаг тийм. Шийдэл бол байж л байдаг. Гол нь тэрний төлөө ажиллах ёстой. Тэрний төлөө сэтгэл юугаа зориулах ёстой байгаа тийм. Тэгэхээр сонголтоо зөв хийх хэрэгтэй. Дээрээс нь өөртөө ч гэсэн хийх хэрэгтэй. Снайп. За тэгээд та бүхний сонголт мэрэг бай гэдэг шиг. Гэтэ хамгийн сонголт хийхийн тулд эхлээд тэр чинь очиод саналаа өгөх ёстой тийм. Тэгэхээр бүгдээрээ сонголтоо итгэхтээс очиод саналаа өгөөрэй. Тэгээд одоо амьдарч байгаа орчноо сайжруулахад одоо хүн болгоны л оролцоо чухал гэдгийг бол өөрөө өөрсдийнх нь тэр авчирч чадах үн цэнийг маш сайн ойлгоцоогоорой л гэж хэлж байна да. Хоосон инфлюенсерүүдийг сонсохгүй шүү. Шалтан банерыг битээ та. Цагаат болохоор та чинь юугаа нусаа нагаал хатсан нагаал танарт буцаан ирдэн заяа. Үнтэй яцгаая. Үнтэй яцгаая заяа. Тэгээд сонголтоо хийхээс өмнө бас маш сайн нэр дэвштэй судлаарай. Энд чи одоо айгүй олон хүн байгаа олон хүн байгаа болохоор ялангуяа очиод сонголтоо ийн гэсэн асуудал бол айгүй хүндрэлтэй байгаа тийм болохоор цаг гаргаад одоо нэрээ энэ нийгэмд амьдрмааргүй байна гэж бодож л байгаа бол цаг заавал гаргаад сонгох одоо нэр дэвштэй судалмаараа зүгээр л фэйсбүүк рүү нөрөөд нэг ядаж нэг жоохон цензуртайхан шиг худлаа чааж ийн үгүй юу гэдгийг жоохон мэдрээд тэгээ яг бодит юм энэ хүн өмнө хийсэн байна уу гэж сайхан фэйсбүүкээр хайх биш бас давхар гуглдээд үзээрэй тэр хүмүүсийн чинь одоо нийтлэл мэтлэл ярьсан өгсөн ярьцгууд нь байгаа тэгээд юу маш сайн судлах хэрэгтэй байгаа шүү тэр чинь угаасаа зүгээр ингээд өнгөцхөн за нэг хүнийг нэг 5 минут судлаад үзэн гут чинь хар юм байна уугүй юу сайн юм байна уугүй юу гэдгийг шууд ирэхдээ мэдэрдээд эхэлчихдэг тэгээ одоо юундс чинь юуны тойрог дээр чинь нам бүрээс нэг 7 хүн байлаа гэдэг юм өчнөө хүмүүс байгаа за нэг цаг зарчуулаад гаргаад юу нэг төвчтэйхаа юг сайн судлаарай сонголт тань мэрэг юм баг. За окей. Өнөөдөр ингээд цаг гаргаад ийм бас эзэгтэй чухал үед өөрийнхөө оюунхаа сурсан мэдсэн бүх зүйлсүүдээ ингээд туршлага бид нартай хуваалцсан алдраа маш их баярлалаа. Нээлттэй ярилцсанд баярлалаа. Тэгээд янз бүрийн сэдв хольж утгаж ярьсан уучлаарай. Үдээсэн болсон уучлаарай. За баярлалаа. За ингээд бидэнтэй хамт байсан сонсогч нартай бас баярлалаа. Бидний өмнөх дугааруудыг мөн манай линкээр ороод үзээрэй. Та бүхэнд бас ингээд санал нийлсэн ч юм уу санаа оноо хэлмээр зүйл байх юм бол комментоор бичээрэй. Бид нэр чинь уншиж байгаа бас дараагийнхаа ангиуд дараа тусгаад явах боломжтой шүү. За баярлалаа. Окей, би өнөөдөр өөрийнхөө одоо төрөлтийнхөө төөхийг товчхон ярих гэж бодлоо. Би 3 хүүхэдтэй хамгийн анх одоо том хүүхдээ бол 20 настай төрүүлж исэн. Дараа нь 2 дахьыгаа 31-тэй тэгээд дараагийнх нь 33-тай гэдэг чинь ингээд ийм 3 хүүхэдтэй. Тэгээд 3 удаа төрснийхэн дараа юу гэж бодсон гэхээр ер нь бол хүн нэг төрөөд үзчихэр бүгдийг нь үзчихлээ гэж бол хэлэхэргүй юм байлээ л дээ. Энд ч одоо төрөлт болгоо өөр өн гэдгийг л ингээд мэдэрсэн. Эхний төрөлтөн дээр болохоор би чинь 41-7 хоногтой болоод тэгээд за энэ ч болох байлаа одоо ургийн ус нь багаслаа энэ төр гэд тэгээд усыг нь хаглаад нөгөө нэг одоо induced birth тариа тусал залгаад тэгээд өвдөлтийг нь эхлүүлээд төрүүлнэ гэд тэгээд 41-7 хоногтой байхдаа бол яг тусал тариа залгуулад тэгээд тэр тариа залхуулахаар чинь нэг асуудал нь яадаг гэхээр нэг ингээд өөрөө өвдөж байгаа бол ингээд багаар өвдсөөр хагаад хүний бие сэтгэл санаа магадгүй бэлдэх цаг өгдөг бол тариа залгахчингууд ингээд шууд амар өвдөлттэй эхэлдэг. Тэгээд өглөө 9-оос ингээд усын хаглаад тариа залгаад гэл тэгээд 3-4 цагаас нэр зогсоо зөөгөө аимшигтай өвдөд тэгээд нэг 4 цагийн дараа төрж исэн. 2 дахь дээр нь болохоор яасан гэхээр 39-7 хоног 6 хоногтой байхдаа
Түрүү өдөр нь бол ингээл миний бие ингээл хин тэн ингээл яг нэг амар өвдөл ядраал тэгэл нүд тэрсэн бас сэлэрцэн те ингээд за төрхөөсөө өмнө нэг дэлгүүр орч энэ төр гэдэг нөхөртөө дэлгүүр орсон чи би дэлгүүрт очингуудаа ингээд хамаг бие өвдөд байсан болохоор ерөөсөө за болохгүй нэгэд нэг зарим идчихэл тэгэл буцаал гэрлүү явж исэн. Тэгээ гэртээ харчаад одоо нэг хоол хийж идээд тэгээ орой 100 байсан тэр орой ингээд орон дээрээ ингээд хөвтөд амарч жагаад тэгсэн чинь гадаа ингээд бороо ороод тэгсэн чинь би хувцаа үлднөө хатаах гээд гадаа өлгцэн байсан. Хөөе хувц гэж босоод ирсэн чинь доошоо нөгөө кинонд гардаг шиг би тэг ингээд гахаад юу лээ энэ ч одоо гээд тэгээд 0 руу гэлс ороод гутаа нөхөрлөөгөө залгаж байгаа байхгүй юу. За эмнэлэг авах болчлоо шүү. Яма бэлтээр ус гарчлаа гэл. Тэгээ тэр ярьж байгаа хоорондоо би ингээд сандраад ингээд хөл салгалаад байгаа байхгүй хөвдөг ингээд 0 дээр сууцгаа салгалаад яана одоо ингээд төрөх цаг нь болчлаа ингээд эмнэлэг авлаа гэд. Тэгээ өмнө нь бол жишээ нь ингээд амар те нүг төлөвлөсөн. За өнөөдөр хэвтээд маргааш нүглэн төрөн гэж хэлсэн болохоор 50 очижсэн бол энэ удаа болохоор нөгөө машина дуудаар нүг цүнхээ аваар яма бэлтээрээ гэл яараал те. Тэгэхэд чинь бас нөгөө ковид гэд бид нэр Японд гаццсан. Гэрийнхнаас хүн ирж чадахгүй. Тэгэнгүүт том хүүгээ бид нэр хинтээ өдөх хүү гэдэг манай найз ойрхон байдаг учраас ингээд найзаагаа дуудаад тэгээд манай хүүтэй хоноо те бид нар эмнэлэг явна гэж бас бөө ингээд операц залцсан. Тэгээд найзаагаа дуудаад бид нар эмнэлэг явуулах гэж бөөн сандралтай болол явж исэн. Тэгээд эмнэлэгт очсныхан дараа гол нь 24 цаг юу ч болоогүй өвдөлж эхлээг усан гарцсан бүртлээ. Тэгээ усан гарчаад өвдөлтөхгүй болохоор ч хамаагүй алхаж болдгүй юм байл л дээ. Би эмчээсээ ингээд би жоохон ингээд тойроо талхаад те тэгвэл хүүхдээ олчмор санагдаад байх гэсэн чинь болохгүй чи хэвтээд амрах хэрэгтэй гэдэг. 24 цаг юу ч хийхгүй хэвтэж байгаа байхгүй те. Тэгж яах тажууд нэг хүн өвдөөл гараал төрөөлөдөг те. Тэгжсэн яг 2 дахь өдрийнх нь ингээд орой нэг 7 8 ингээд болж исэн чи би нэг орон дээр нэг жоохон хэвтэйхэн суугатгаа ингээд хөдөлсөн чи дун ингээл би чичрээл. Тэгээд миний ойлгосноор яг хүүхдээ хөдлөөд нэг арцгийн яс руу толгойн ингээд яг ингэж додод буусан юм шиг байгаа. Тэгээд амар өвдөлттэй. Ингээл өстө би чичрэл ингээл даг гэл дугаараад баг яс дуурж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хойш ингээл шууд өвдөд эхэлсэн. Тэгээд орой 9-оос ахуулаад бас яг нэг 3-4 цаг өвдөл яг нэг гэхэд бол төрж исэн. 3 дахь төрөлтөн дээр яасан гэхээр 39 7 хоног бол болсон юм байна. 39 7 хоног дээр ингээд багаар дуншиж өвдөж эхэлсэн. Нэг өдөр ингээл өглөөнөөс ахуулаад ингээл жоох 8-9 минутын зайтай ингээл жоох өвдөөл тэгэл ингээл байлаа. Тэгэл бүтэн өдөржингөө 24 цаг дуншиж явж ясна яг шүн ингээд унтах удаад эхэлсэн чинь мэдлийн өвдөөл тэгэл за би нэг жоох унтах гад амраад үзэтгэгээл ингээл нойрон дундаа ингээл гүнзгий амьсгалаа л те. Тэр хоорондоо бас ингээл цагаа ингээл тооцоол ингээл гүнзгий амьсгалаа л яжсэн чинь яг нэг 2-3 минутын дотор ингээд шууд бүх юм өөрчлөгдсөн. Илүү өвдөлттэй болол 5 минутын зайтай бодол. Тэгэл унтаж чадхаа болоод өөрөөс хэрж яриад л те. Тэгээд за окей нөхрөгөө дуудаад хоёлоо одоо эмнэлэг авах болчих гэл тэгэлс нэрэ эмнэлэг явах замд чинь машинд яг шүн болоход түжирл гайгүй. Тэгтээ тэр оронд орчих уу хаа гэл эмнэлгийн гадаа машин зогсоод тавих оронд орчих уу хаа гэлсэн аимшиг бодлоо. Тэгээд эмнэлэг рүүгээ ороод ерөөхдөө төрж исэн. Тэгтээ эхний 2 төрөлтөн дээр бол би одоо залуухан жайсан гэх юм уу бас зөрөгтэйж байсан гэх юм уу ямар ч өвчин амдах тарай хэлгээгүй би өөрөө чадна энэ эмгтөөний хийх ёстой юм тэр гэж амар давхиж орж өвдөж төрөөд тэгээ 3 дахь дээр болохоор ингээл өвдөөл ихсэн чи би бас бодсон байсан за одоо 2 төрчөөд 3 дахь дээр 2 оронд одоо өвчин амдах тарай хэлгээд явах уу гэж бодсон нөө ороод өвдөд ихсэн чи за би угаас энэ чи мэдэн дахиад мэдрэх шаардлага байхгүй надад гэс тариадах гэдэг тэгээд тариулаад өвчин мэдрэхгүй байх бас айгүй гоё юм бэлээ тэр өстой сайхан амраал тэгээ яг ингээд дүлэх цаг болоход өвчин амдах нь бас гарцгаа багсаад тэгээд төрж исэн. Тэгээд ингээд бодохоор ер нь бол 3 шал өөр тий 3 удаа шал өөр байдлаар төрсөн. Тэгэхээр нэг удаа нэг юм байна гэдг нь бол дахиад тийм байна гэсэн үг бол биш юм байлээ л тий. Тэгэл юм болгоо нэг л хүм ингээд мэдмэгтэй мэдрээд туулаад явдаг юм байлээ. Тэг таасан чи байхгүй л тий.